хүрээлэнд ажилд ороод за тэрнээс хойш тэгээд сургуультай 2010 оноос сургуультай багшаар орсон. Тэгээд одоо бол сургууль багшилж байна. Тэгээд 2009 онд магистрийн зэрэг хамгаалаад 2017 онд нөхрийн хөврүү шилжүүлэн суулгах чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. За тэгэл одоо нөгөө сургууль багшлахын хажуугаар мэрэгжлийн ажил үйлчилгээ буюу одоо төрөл бүрийн малын ангилалт, за төрөл бүрийн малын зохион ээлжлүүлэг ийм ажлыг хийгээ явдаг. Ийм юм байна. Тэгээд хажуугаарных нөгөө багш учраас бас дагалдуулаад их олон шав бэлдэж байгаа. Тэг шавнар маань бас надаас дутууг бас сайн мундаг явж байгаа хүмүүс зөндөө бий. Тэгэл нэг ийм их ажилтаа байна. Тэгээ өнөөдөр өстэй нөгөө энэ юунаас зохион ээлжлүүлгийн талаар жоохон мэдээлэл өгөөч гэд тэгсэн учраас өнөөдөр нэг зохион ээлжлүүлгийн талаар товчхоо ярьж өгье гэж бодоод байж байна. Тэгээ яг ерөнхий танилцуулбал та бүхэн бүгдээрээ л өөрсдөө өхөр малтай хүмүүс учраас мэдж байгаа бах. Зохион ээлжлүүлэг яаж явагддаг вэ? Ямар процедур явагддаг вэ? Интернетээс зөндөө мэдээлүүд хараад харчих боломжтой юм уу байж байгаа. Тэгээ яг би ерөнхий мэдээлэл өгчөө та хэд хоорондоо харилцсан ярилцах байдлаар явчихъя гэж бодоол байна. Ягаад тэгэхээр та хэд чинь өөрсдөө юунд байж үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа учраас тэ зохион ээлжлүүлэг хийхэд ямар асуудлууд байна уу? Мэдэхгүй чадахгүй юмуд нь юу байна те? Тэднийг асуугаад байвал хариулаад явчихвал арай үр дүнтэй болов уу гэж бодож байна. Тэгээ одоо бол яг ерөнхийдөө нэг ерөнхий мэдээлэл өгчээ. Тэгэхээр зохион ээлжлүүлэг бол нэг тийм шинэ технологи бол биш. Үндсэндээ манай Монгол улсад бол 1952 53 он гэдэг 80-аад жилийн өмнө 70-80 жилийн өмнө манай улсад хийгдэж ирсэн. За тэгээд энэ 92 оны хувьсгал гарахаас өмнө бүх юм зэгцтэй байх үед бол Монгол улс чинь жилдээ 20,000 орчим өхөрт зохион ээлжлүүлэг хийгддэг. Энэ хот орчмын нөгөө соёлын механикцсан фермүүд. За тэгээд томоохон үржлийн фермүүдэд нөгөө инг толгой сангийн аж ахуйд за сэлэнгийн хөдөрт гэх мэтчлэн зохион ээлжлүүлэх ажлуудыг нэлээд өргөн хийгдэж ирсэн өхөр дээр. За хонин дээр бол ер нь нарийн витринаас хоньны аж ахуйнууд бол энэ сэлэнгийн бүс нутагт байсан, хинтид байсан, Төв аймагт байсан энэ хоньны аж ахуйнууд бол жилдээ 100 гаруй мянган хонинд зохион ээлжлүүлэх гэдэг ийм хүчтэй баг ажилдаг байсан юм аа. Үндсэндээ бол бог нийлсний 150 орчим мянган мал зохион ээлжлүүлэх хийгддэг. Ийм том ажил явж исэн. За энэ ч үүднээс бол 1950 оноос хойш явсраад 1990 он гэхэд бол Монгол улсын сүүний өхрийн ашиг шин бол огцон нэмэгдсэн. Хуучин бол Монгол өхөрч бол нэг яг нутгийн Монгол өхөр бол 7-800 литр сантай шүү дээ жилийн. Гэтэл тэр зохион ээлжлүүлгүүд 30-40 жил дараалан хийгдсэний ард дээр 92-3 оны үед ч юм бол орчмын сүүний өхрийн ашиг шин бол 3500 орчим литр болтол нэмэгдсэн байсан гэж үздэг. Маш сайжирсан гэсэн үг. За тэр үед бол дэлхийн сүүний өхрийн дундаж бол нэг 4500 литр байсан л да. Дэлхийн дунджаас нэг 1000 кг буюу ойролцоогоор нэг 25-аас 30%-аар доогуур ийм байсан. За тэгээд 90 оноос хойш нөгөө малын үржлийн бодлого алдагдсан зохион ээлжлүүлэх нөгөө эрчимтэй хийгдсэн ажлууд байхгүй болсон. Хонь ямаан дээр бүр огт хийдэггүй бараг 20 гаруй жил болсон. За өхөр дээр бол за жилдээ нэг 500-аас 1000-ын хооронд ч юм уу цөөхтөр тооны өхөрт зохион ээлжлүүлэх хийгддэг ийм үлгэн салган хэмжээнд болтол явсан юм аа. За тэгээд тэр хооронд юу болсон гэхэлээ нөгөө 3500 болцсон байсан саам чинь 2000 он гэхэд үндсэндээ 1500 болтлоо уурсан байсан. Энэ бол нөгөө нэг миний хэлээд байгаа тоо бол дандаа сүргийн дундаж тоо шүү. Нэг айлын ч юм уу нөгөө өндөр ашигтай ганц нэг өхөр бол биш. Ерөнхийдөө бид нар нөгөө зоо техникч ярихдаа сүргийн дундаж гэдэг тоог ярьдаг. За тэгэхээр 90 онд бол 92-3 оны үед сүргийн дундаж чинь 3500 байх үед бол манай Монгол улсад дээдл нь
6-7 мянган литр савнтай өхрүүд бас зөндөө байсан гэсэн үг. 10 мянга төгрөг өхрүүд байсан. Ерөнхийдөө сүргийн дундаж ярьж байгаа. Тэгээд 2000 оны үед бол 1500 болтлоо буурсан 2000 орчим литрээр буураад. За тэгэл үнэндээ бас болохгүй байгаа юм байна. Үжил ажил авч явахгүй болохгүй байна гэж дээр доорго жоохон жоо ярьсан. Гэвтэл бол яг энэ зохион үйлдвэрлэгээ хийх гээд тэгэхээр санхүү мөнгөний хувьд ч боломжгүй яг нэг тийм зохион байгуулалт болохгүй байсаар байгаад одоо нэг жоохон сэргийх маягтай л болж байна. Одоо манай улсын жилд нэг 10 орчим мянган хийж байгаа юм болоо да. Заримдаа нэг 15-6 мянга, заримдаа 7-8 мянган хүртэл ингээд фээлтүүл хийгдээд явж байгаа. Тэгээ одоогийн байдлаар сүүн нөхрийн дундаж, сүргийн дундаж бол нэг 2000 орчин чинь 400 одоо нэг 5-600 орсон баха. 2022 онд 2400 гэж ирсэн. Тэгэхээр одоо дахиж би тоо гаргаж үзээгүй л байна л да. Нэмэгдэж шалиаг баха нэг 2500-600 л өгч байгаа бах. Гэтэл одоо дэлхийн бусад улс оронд бол сүүн нөхрийн дундаж чинь үндсэндээ бол 9-өөс 12 мянга болчиход байгаа шүү дээ. Огцон нэмэгдсэн гэсэн. Манай улс бол тэр хоол хаягдчихсан байгаа гэсэн үг. Энэ бол нэгдүгээр үржлийн ажил хаягдсантай холбоотой, хоёрдугаарт бол тэжээлэг арчилгаа малганы нөхцлөөс ч хамааралтай ийм л байгаа л да. Тэгээд яг энэ хэлтүүлгийн ач холбогдол бол ингээд товчхон ярихад бол ийм байгаа юм. За тэгээд нөгөө малчид маань, фермерүүд маань яадаг вэхээр дандаа нөгөө үнгүй юм хийлгээд сурчсан. За зохион хэлтүүлэг хийх гээд одоо ч нэг усаас гаргаж байгаа ажлын өсний ханш нэг 80 мянга. Дээрээс нь үрний үн ороод нэг 140-50 мянга орчим болох болов. Ингээд тооцоход үнэтэй байна гэд байдгийн. Тэгвэл нөгөө тэгэхээр бол нөгөө бэлчээрт байгаа бухнууд бол үнгүй хэлтүүлж байгаа учраас малчтад фермерүүд тэр нь ачаал бүгдэлтэй хямдах юм шиг санагдаад төлөв алдахгүй байгаа боловч ирээдүйд бол ийм асар өндөр боломжийг алдж байгааг ойлгож байна. Өөрөөр хэлбэл бид нар чинь 10 жил зохион хэлтүүлэг хаяхад л үндсэндээ өхрийн ашиг шим 2000 литр буурч байгаа юм. Тэгээ буцаагаад одоо сэргийх гэж явж байгаа царайны инэлдээд өнгөж нэг 1000 дэглэмээ явж байгаа гэсэн үг. Хэрвээ бид нар тэр үеэс хойш энэ зохион хэлтүүлгийн технологи алдаагүй үндсэн технологиудыг барай явж исэн бол дэлхийн дунджаас нэг 30% доогуур байлаа гэж бодохчвол 6-7 мянган литр савнтай өхөртэй болцсон байх хэмжээний ийм боломжуудыг бол ингээд сүүлийн 20-30 жилд алдж байгаамаа. Тэгээд яг бусад улс орнууд бол зохион хэлтүүлэг чинь зүгээр бүр энгийн ажил болсон шүү дээ. Ерөөсөө л үйлдвэрлэлд байнга явж идэг. Зохион хэлтүүлэг малын хэлтүүлэг нийлүүлэг арга гэхлээр ерөөсөө бух гэдэг юм толгоонд нь малчтын толгоонд байхаа болцсон байхгүй юу. Зөвхөн техникч дуудана. Тэр хүндээ байнгын гэрээтэй мөнгө өгөө явж идэг. Ийм л болцсон байгаа юм. Манайх ч гэсэн бас нэг тиймэрхүү системд орох шаардлага бол манай монголчуудад фермерүүдэд байгаамаа. Тэгээд яг хэлтүүлэг гэхлээр үр дүн их удаан гардаг. Тийм ээ. Би хэлтүүлгийг чи дараа жил төл гарч ийн үгүй юу гэдгээс хамаарат нөгөө хэлтүүлэг сайн болсон, муу болсон гэдэг нь мэдэгдэнэ. За юу гэдгийг одоо манайхан ч нөгөө нэг нарийн тооцоодоо зах зээлд ороод их тооцоод болцсон байгаа. Одоо ингэдэг аахгүй бэлчээр тавьж байгаа бух үнийг өмнө дээр хараагаад нэг удаа харахад бол хэл авахлах магадлал нэг 60% тал байдаг байхгүй юу? Зохион хэлтүүлэг мөн адилхан тиймэрхүү л байгаа. Зохион хэлтүүлэг сайн хийвэл 80% өрдөг. За нэг удаа хэлтүүлэгт бол нэг 60-70% тал хэл авдаг. За тэгээд нөгөө бухан дээр нөгөө нэг хизээ харааж байгаа, яаж ээж байгааг нь айхтар нарийн тооцохгүй учраас бухаар хэл авахулж ингээд бухан ч одоо өдий хөдөлж эхэлж байгаа болоо да. Тэгэл зарим үнийг 5 сард хөөн, 6 сард хөөн, 7 сард хөөж байгаад 2-3 удаа хөөж хэл авахулдаг. Ингээл зөвгийн дундчаар 80% таа хэл авдаг. Зохион хэлтүүлэг мөн адилхан байхгүй юу? Нэг удаа хэлтүүлэг хийлээ. Хэл авахгүй бол 2 дахь удаад давтан хэлтүүлэг хийх ёстой. За давтан хэлтүүлэг хийж байгаа тохиолдолд бол ерөнхийдөө 80-аас дээш хувь хэл авдаг, 90-100% ч хүрэх тохиолдол байдаг. Тэгээ үндсэндээ бол нөгөө нэг яг л эр билгийсийг л бухнаас нь аваад хэд жоохон шингэлээд олон үнэнд хөргөжж байгаа болохоос биш тийм бухнаас муу байна, сул байна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй л дээ. Тэгээ яг хүмүүс зохион хэлтүүлэг үр дүнгүй байна энэ төр гэдэг нь бол
1-2 удаагийн үргэлгээний үр дүнгээс хамаарж байгаа юм. Дээрээс нь бол нөгөө өхөр туранхай юу яахгүй үед нь туранхай үед бол Монгол мал энийг онцлог бол хавар юу ядгийг турдаг. За турангуудаа тураал өргүүдэл гэж болдог. Өндгөвч нь хатан хараад ингээд мал турчдаг байхгүй. Тэгээ өндгөөс хатан хараад ороо орохоо явждаг. Ороо орсон ч гэсэн орооны бүрэн бус мөчлөг гэж байдаг. Нөгөө нэг өндгөөс ялгахгүй бусад шинж тэмдгүүд илэрээд байхгүй. Тэгэхээр яг ороо орж байгаа юм шиг боловч өндгөөс ялгахгүй хээл авахгүй тохиолдол байдаг. Иймэрхүү байдлаар нөгөө хээл авахгүй тохиолдлууд нэлээд гардаг. Үндсэндээ нэг 100 өхөр хэлдүүлэхэд 40 хээл авахгүй байх магадлалтай гэсэн үг. 60 нь бол хээл авчна гэсэн үг. Тиймэрхүү л байдаг. Тэгээд хот орчимд бол яг бид нар хэлтүүлгийгтээ бас давтан хэлтүүлэг энэ төр үнгүй хийж өгöd явдаг л да. Тэгээд давтан хэлтүүлэг хийх тохиолдолд хээл авах тарцсангуй гайгүй өндөр байдаг юм аа. Зүгээр зарим фермерүүд, зарим өхрүүдийн нөгөө тарга хүчнээс хамаарат хээл авахгүй байх тохиолдлууд бас байдаг. Ялангуяа гаднаас импортоор орж ирсэн өхрүүд бол шимт бодис тэжээлийн шимт бодисын хэрэгцээ маш өндөр байдаг. Уурыг эрдсэн хэрэгцээ маш өндөр байдаг. Тэнгүүт манайхан ч нөгөө бэлчээр ашигладаг монголчууд дандаа. Бэлчээр ашиглахлаар Монголын бэлчээрийн нөхцөлд бол ялангуяа хот орчимд бол нөгөө бэлчээр дороотоо талхлагдсан учраас нөгөө өхөр маань бэлчээрээс хэрэгцээт шимт тэжээлэх мэдсийг авч чадахгүй тохиолдлууд гардаг. Тэнгүүт ороо орсон ч хээл авахгүй байх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл өндгөс ялгахгүй энэ тохиолдлууд бас байгаад байдаг. Тэгэхээр та бүхэн одоо нөгөө импортын өхөртэй бол арчилгаан малгыг нэлээд сайн сайжруулах шаардлагатай. Хэрэгжиж хэвэн явдаг. Тэгээ явахлаар нэг сөрөг тал нь бол юу яагаад гэдэг юм л да. Маллагын зардал өндөртэй учраас юу яадаг. Нөгөө ашиггүй ажиллах гэдэг ийм сөрөг талууд бий. Тэгэхээр Монголд бол хамгийн зохистой хөлбөр бол яг цэвэр тийм үйлдвэрүүдийг биш, цэвэр үйлдвэрүүдийг Монгол өхрийг цэвэр үйлдвэрээр сайжруулад нэг тийм ашигтай хөлбөр гаргаж ирвэл зүгээр л гэж би бас дотроо боддгийн. Одоо энэ хот орчмын өхрийн фермүүд ч юм бол яг нутагшсан сүүний өхөртэй айлууд буюу одоо Батцамбрын буган халионууд эсвэл нутагшсан Монгол цус орцсон хар талантай айлууд бол бас гайгүй боломжийн сүү аваад боломжийн ашигтай ажиллаад идэг. Гэтэл бол яг цэвэр өхөртэй айлууд маань бол өндөр сүү их сүү авахын тулд нэлээд өндөр зардал гаргаж ашиг багтаал ажиллах гэдэг юм бол одоо гэж ажиглагдаад байдаг юм аа. Тэгээ та бүхэн одоо энэ өхрийн зохион хэлтүүлэгтэй холбоотой асуух зүйл байвал асууж болно. Ерөнхий мэдээлэл иймэрхүү л байна. За манайхан асуух уу сайхан шүдэд асуугаад яваарай. Ер нь бол зохион хэлтүүлэг хийж ихтэй нэгдүгээр юуны янз бүрийн халдвар төвчин гарахгүй. За дээрээс нь бол зохион хэлтүүлэнд ашиглаж байгаа бухны үр бол хамгийн сайн бухны үрүүд байдаг учраас юу байхгүй гэсэн үг. Муу төл гарна гэсэн ойлголт байхгүй. Их сайн болдог. Зарим хүмүүс бол зохион хэлтүүлгийн төл жоохон муу гардаг, маана гардаг гэж тэгээд л идэв. Тэр бол худлаа. Үндсэнд бол манай улс чинь хүн хэлтүүлэг хийж байгаа айлууд цөөхөн. За хийлгээд гарсан төл нь бол сайн явж байгаа айлууд нь нэлээд олон л доо. Тэгээд байж идэг одоо Тинти бишээш Сүхбаатар Дорндод нэг манай харилцагч ах байсан. Манайхаар өхөртэй зохион хэлтүүлэг хийлгээд 2 жил дараалан хийлгээд 3 дахь жилээс нь манад ажиллаж исэн зоотехник чи өөрөө аваад ажиллуулчихсан. Одоо ингээд сүүлийн баг 7-8 жил дандаа зохион хэлтүүлэг хийгдэж явж байгаа. Өхөр нь бол их гоё болцсон. Ингээ явж байгаа. За та бүхний мэдж байгаа нөгөө Дорндын Монгол ангус үржүүлэхийн газар Батгүү гэдэг. Тэгвэл бол манай сургууль ичнийгийн төгсөгч штэ. Батгүү ч юм бас өхөртэй жил болгон зохион хэлтүүлэг хийдэг. Ингээ яваад тахлаар зүгээр. За тэгээд одоо одын сэгэн захирлыг гэдэг ган төгс гээд ган төгс маань бас өөрөө хөрт 10 жилийн өмнө биш үү? Бараг 20 жилийн өмнө юм уу да.
Яг тэр хушаатай өхрүүдийг харахад бол нэг тийм юу л нэлээ монголч маягтай болцсон байсан. За тэгээд сүүлийн 20 жил завсруу зохион үйлдвэрлэл хийсний дараа одоо л хушаатай өхрүүд ямар болцсныг тавхан мэдчихэж байгаа шүү, тий. Их гайгүй айлууд нь хэлтүүлгийгдээд хэлтүүл гарсан айлаасаа нөгөө айлууд нь ухаан авч 50 метр ингээд тэр аяг өхрүүд бол сайжирсан. Тэрээр нөгөө малын үн өсөөд ашиг олго нэмэгдсэн тэр юунууд сайн жишээнүүд бол зөндөө байгаа. Хэлтүүлэгтэй холбоотой ямар нэгэн асуулт байвал асууж болно. Чөлөөтэй. Дээр үхэр дээр, ямаан дээр за дундурж исэн болно. Бүх төрлийн бол тэр хэлтүүлгийн, нийлүүлэхийн тухай, үржүүлгийн селекцийн тухай асууж болно шүү. Сайн мөн нэг зүйл асууя. Хөрлийн талаар нэг мэдээлэл өгөөч. Импортоор орж байгаа хөрлийн Монгол хүрдэхэр зохимжтой байна. За хөрөл бол яг нөгөө юу штэ. Зохион хэлтүүлэг гэдэг бол нөгөө бухнаас үрийг аваад тэр авсан үрээрээ хэлтүүл хийж байгаа учраас гарч байгаа төл бол нэг 50% та эрлийз төл гарна, нэгдүгээр эрлийз. Юу яасан тохиолдолд хөрөл хийж байгаа нь бол нөгөө цэвэр үйлдвэрийн үнэн дээрээ цэвэр үйлдвэрийн бухаар хэлтүүлэг хийгээд одоо цэвэр яг үр тогтсон эвсэл эсийг л авч текстд шилжүүлэн суулгаж байгаа юм. Энэ бол малын ашиг шимийн хувьд бол хамгийн удаан арга гэж үздэг. Өөрөөр хэлбэл танах 50 үхэртэй байлаа гэж бодоход 5 үхэр нь бол хамгийн сайн ашиг шимтэй. Нэг саамандаа одоо юу гэдгийг нэг 15 гардаг ч юм уу. Ингээд нэг өдөртөө нэг 30-35 литр сүү өгдөг нэг 5 үнэтэй байлаа гэж бодоход тэр 5 үнэнээсээ нэг удаад ингээд жилд нэг төл авдаг байсан бол хөвөр шилжүүлэн суулгаагаар нөгөө 5 үнэнээс нэг 5-аас 8 төл нэг удаад авах боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл өндгийс олноор ялгаруулад хэлтүүлэг хийгээд тэр танаа өндөр ашигтай үнэнд чинь 5 хөврөл үүсчих нь шүү дээ. За тэр үүссэн 5 хөврлийг нь буцааж аваад танаа бусад 5 үнэнд тээгч үнэнд суулгачихж байгаа юм. Ингээ явах тэр бол нөгөө танаа бүх үхрээс чинь нөгөө мундаг 5 үнэний төл гарна гэсэн үг л дээ. За нөгөө түрүүн ярьсан дэлхийн сүүний үхэр ашиг шим айгүй хол тасраа явцсан манайх ганцаар хойно үлдсэн гэдэг нь энэ хөврөл шилжүүлэн суулгах харахтай холбоотой байхгүй юу? Бид нар ч юм бол тэр үед 20-30 жилийн өмнө дэлхийн сүүний үхрийн дундаж 4500 орчим литр 4500-аас 5000 байсан. Элитүүд нь бол 9-10 байсан байхгүй. Тэгээд одоо тэр элитүүдээс хөврөл шилжүүлэн суулгах аргаар ингээд даргасаар угаад одоо дэлхийн дундаж бол 9-10 мундгууд нь 12-3 болцсон. 12-3 литр саамтай жилийн. Тийм өндөр саамтай болцсон тохиолдол байгаа. Тэгэхээр манай улс энэ ажлыг хийвэл их зүгээр нөгөө нутагшсан өндөр ашиг шинжтэй малаасаа хөврлийг аваад өөрсдийнхөө бусад одоо ашиг шин багтаа малдаа шилжүүлэн суулгах байдлаар Монголын нутагшсан өндөр ашиг шинжтэй тийм малын тоо толгойг нэмэгдүүлэх боломж бол байгаа юм. За гаднаас орж ирсэн хөврлийг шилжүүлэн суулгаж болох нь болно. За тэгэхээр гаднаас авчираад суулгаж байгаа шилжүүлэн суулгаж байгаа хөврөл бол нөгөө өсөлтийн эрчим маш өндөр байдаг байхгүй юу? Манай Монголд үржүүлж байгаа хөврөлөөс хамаагүй өндөр байдаг. Тэгэхээр манайхан хөврлөө суулгачаад төл гараад их тэр төлийг нь жоохон арчилгаа малгайгаа дутаачдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл нөгөө Монгол байгаа тугалтайгаа адилхан аргаар боожуулах гад хоногт өгж байгаа сүүний хэмжээ, хоногт өгж байгаа тэжээлийн хэмжээг жоохон бага өгөөд хатаах маягтай болчихно гэсэн үг. Тэгэхээр өсөлтөнд давж яраад нөгөө хөврлөөр ирсэн тугал маань ер нь бол малын ашиг шим чинь удам зүй бол нэг 20-30% хамааралтай. За гадаад өвчин зүйл буюу тэжээлэг арчилгаа малгалгаа дагалаас 80% хамааралтай байдаг байхгүй. Тэгэхээр хөвөр суулгаж байгаа тохиолдолд хөвөр суулгасан тээгч малыг өвөл турааж болохгүй. За тэгээд хит таргалуулж болохгүй бас яг үржлийн таргуучтай байх хэрэгтэй. За тэгээд гараад ирсэн төлийг бол арчилгаа малгааны сайн нөхцөл боожуулж чадах юм бол яг өндөр ашиг шимтэй тийм адилхан төл авна гэсэн үг. Тэгэхгүйгээр яг
гараад ирсэн төлөг нь монгол маягаар манлчих юм бол жоохон давжаад жижиг малх болчих гээд байдаг тохиолдол бий. За тэгээ хөврөө суулгаж байгаа үед бол юу байдаг штэ. Яг хүн хөлдөөсөн хөврөлөд шилжүүлэн суулгах хувь бол Монголд нэг 40 орчим хувьтай л үр дүн. За шинэ хөврөлийг суулгах юм бол нэг 50-60 хувьтай ч юм ийм байгаа. За дэлхийн хэмжээнд бол өссөн байлээ. Дундаж нэг 60-70 хувьтай болцсон байлээ шүү. Нэлээд сайн дээшилсэн байгаа. Энэ бол бас нөгөө тэжээлэг, арчилгаа, маллага, мэрэгжилтний ур чадвар гэдэг олон зүйлээс хамаарат үр дүн бол их дээж доошо байдаг. За тэгээ хөврөө шилжүүлэн суулгах нь зохион хэлтүүлгээс нэлээд өндөр үнэтэй. Тэгэхээр нөгөө хүмүүс санхүү дээрээ жоохон суучих гад байдаг. Тэгэхдээ уг нь бол ирээдүйд авах ашиг шимээ тооцох юм бол тэр жоохон гаргаж байгаа зардал бол бага л да. Ер нь бол малын ашиг шимийг нэмэгдүүлнэ гэж тооцоход нэг үеэр нь тооцдог. Нэг үеийн дараа тэдэн хувь нэмэгдэнэ гэж. Өөрөөр хэлбэл мал зүйчд бол малын ашиг шимийг нэг үе солигдоход хамгийн багадаа 5-10% нэмэгдүүлсэн байх ёстой гэдэг ийм үндсэн зорилгыг тавьж ажилладаг. Тэгэхээр нэг үе солигдно гэдэг нь бол жишээ нь сүүний үхэр дээр нэг 4-6 жилийн хугацаатай байдаг байхгүй юу? Тэгэхээр 4-6 жилийн дараа л танаа үхэр бол нэг 10%-аар ашиг нэмэгдсэн байх ёстой гэдэг ийм зорилгыг тавина гэсэн үг. Тэгэхээр энэ малын үржлээ ажиллаж бол нэлийн хол хугацааг тооцож төлөвлөдөг учраас үр дүн гарахад удаан ийм л ажил байдаг да. За тэгээ хөврөл суулгах, шилжүүлэн суулгах мэрэгжилтнүүд бол манай Монголд бас цөөхөн бий. Нэг 4-5 хүн бол бий. Тэднэртэй холбогдож байгаад хийгээд ингээд чанаржуулаад авчихс болно бол. Тий. За өөр тодруулга байна уу? Хариулт болж гинөө. За сайн байна уу Монголчаа. Таны талаар нэлээд улсаа галатрахт маань хэдэн асуулт байна. Үхрийн хэлтүүлгийн талаар биш та түрүү хэлсэн хоньны дэг мөн лавлж болно гэд. Би яг нэг 2500 нэг бараг сэргэлэн бараг үзэмжтэй хонь дээр бол юм хийж үзсэн. Тэгээд хойд нэлээд үр дүн хангалтгүй байгаа гэсэн юуны шар бие мэтгчүүлэгч ороо жиглүүлэгч тариа тэр нь бас үр дүн гараагүй мэдээж стресс, хүчин цаг хугацааны асуудал нэлийн тухайд байсан байх гэж бодож байна. Тэгээд яг хөө туршуулах хугацаатай байд бол бас нэг үр дүн гараагүй. Тэгээ ерөнхийдөө олон суур хонон дээр яг хэрхэн зохион байгуулалттайгаар хэлтүүлгийн ажлыг явуулах ёстой юм бэ? Та энэ талаар ер нь нэг туршлагаасаа ярьж өгөөч. Баярлалаа. За хонь дээр хэлтүүлэхээр бас яг асуудалтай шин ороо жигдрүүлэгч гэдэг юу болохоор ороо жигдрүүлэгч хэрэглэж байгаа тохиолдолд маш өндөр үнэтэйг л хэрэглэхгүй бол хямдхан шиг ороо жигдрүүлэгчнүүд бол жоох үр дүн муутай нөгөө синтетик буюу химийн гаралтай юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр яг байгалийн ороотой адилхан үйлчлэхгүй нэг дөхөө маягтай л үйлчлэнэ гэсэн үг. Тэгээд нөгөө түрүүч ярьжсанаар өндгийс ялгархгүй орооны шинж тэмдгүүд илэрсэн боловч өндгийс ялгархгүй тохиолдол байдаг. Би бас яг өмнө 400 орчим хонь дээр болов зохион байгуулалт хэлтүүлэг хийгээд ороо жигдрүүлж ашиглаж хийсэн. Тэгэл авалт их бага байсан. Тэгээ одоо бол миний баримтлаг зарчим бол хонь дээр зохион байгуулалт хэлтүүлэг хийхдээ ерөөс ороо жигдрүүлж ашиглахгүй л хийчихий байгалийн ороог орно гэдэг юм үндсэн суур зарчимтай явж байгаа. За бүр болохоо байгаад хугацаа тулсан тохиолдолд сүүлчийн үлдэгдэл хэсэг мал дээр нь л ороо жигдрүүлж хэрэглээд явчихъя гэдэг. Тэгээд ингээ явахлаар яг нөгөө олон мал дээр олон хонь дээр зохион хэлтүүлгийг хийж байгаа бол оны чинь үржлийн хүчлэг нэг 17 хоног гэдэг багхгүй юу? 17. Тэгэхээр чинь бид нар нэг 21 хоногт бол бүх ажил дуусчихна гэсэн тооцоололтой бид нар ажилладаг л да. Хонь дээр ажиллах юм бол тэгээд очоод туршуул хуцаа тавиад яг байгалийн ороо орсон хоньыг нь одоо бид нар бол зогсоо ороо гэж ярьдаг. Яг нөгөө өндгөөс ялгараад ороо орсон хэлтүүлгэнд бэлэн болцсон хонь бол туршуул хуцыг харих дээр зүгээр зогсоод өгдөг байхгүй. Сүүлийн годгомууд ингээд зогсож идэг. Зарим нь бол орооны эхэлж байгаа үед эсвэл ороо дуусчих үед бол нөгөө туршуулаас зүгтаах харайлахгүй байх рефлекстэй байдаг байхгүй. Тэгэхээр тэр рефлексийг ашиглаад яг ороо орсон тохиолдолд ялгаад хэлтүүлэг хийчих юм бол
За нэг хамгийн багадаа 70% шүү. 70-аас дээш шүү. Хээл авна. 80-90% ч хээл авдаг юм тохиолдлууд байгаа. За тэгэл явсаар бол үндсэндээ нэг 17 хоногийн дотор хоньны ороо орж их ороо дуусах онлын үндэслэлтэй байхгүй юу? Тэгээд 3-7 хоног буюу 21 хоногт ингэ ажиллахлаар нийт хоньны чинь 80 орчим хувь, 80-аас 90% нь ороо хээлтүүлэлтийн дагаар дуусчдаг юм. Тэгэл нэг үлдсэн 10-20% нь ямар нэгэн шалтгаанаар ороо орохгүй байна л да, нөгөө нөхөрч хүн эмгээг юу гэдгийг тийм ээ. Өвчин туранхай байдаг юм уу, тийм шалтгаанаас ороо орохгүй тохиолдол байна. Тэдэрт нь ороо жигдүүлэгч хараад нэг ороо авах төр нь хээлтүүлэг хийгээл. Тэр үл ёсчлох төдийл хийж байгаа. Хээл авахгүй гэдгийг бараг л мэдчихл байгаа да. Эндээ тэгээд ороо жигдүүлэгч тарьсан тохиолдолд бол за нэг дээдлэн 60% хээл авдаг юм да. Үннийх яг тэгээд идэх юм. Юугаар шүү. Шин үрээр. Хэрвээ гүн хөлдөөсөн мөрөө зохион хилдүүлэг хийж байгаа бол хоньны хээл авалт маш бага байдаг. Яг энэ уламжилт аргааргүй юу? Өтрийн төл тавиад үргэлж байгаа тохиолдолд бол гүн хөлдөөс өөр хээлтүүлэх гэхэлэр хээл авалт ерөнхийдөө бол 40-оос доош хувьтай байна гэж тооцоолно. Гүн хөлдөөс өөр хээлтүүлэг хийж байгаа тохиолдолд бол одоо сүүлийн дэвтрээд байгаа нөгөө доронгийн арга буюу лапароскопын аргаар хээлтүүлэг хийх нь бол арай илүү үр дүнтэй байгаа да. Гэхдээ бид нар бол манай аж ахуй бол дандаа байгалийн ороог нь ашиглаж уламжилт аргаар буюу савн өтрээнд нь төл тавиал үргэлж байгаа юм аргаар хээлтүүлж байгаа л да. Лапароскопи ашиглахлаар нөгөө хониндоо жижигхэн хангалгаа хийнэ гэж жоохон ажил ихтэй юм байгаад байдаг. За хариулт хангалттай байна уу? Дахиад нэмж тодруулж болно. За баярлалаа. Ерөнхийдөө хариултууд бол хангалттай өндөр авлаа. Гэхдээ нөгөө нэгэнт одоо энэ мал аж ахуйн бизнесийг хийж байгаа болохоор ерөнхийдөө бас хүндрэлтэй юм билээ. Ерөнхийдөө нөгөө бизнес төлөвлөгөөд зүйлтэйгээ уялдаад нөгөө бүх юмудаа төлөвлөсөн байдаг. Гэвч нөгөө хээлтүүлгийн хувьд маань хангалтгүй байгалийн ороогоо хүлээхээр ингээд цаг хугацааны хайчинд орчдөг тий. Тэгэхээр ерөнхийдөө нэлээ хонин дээр бол нэлээд хөвгтэйл юм шиг санагдсан. Тэгээ одоо бүрийг туршичаа тэгээд сууж байгаамаа. Баярлалаа өгш. Яг юу шүү дээ нөгөө хоньны чинь хээлтүүлгийн манай Монголд бол хээлтүүлгийн үйлдвэрлэл бид нэг хавар дулаахан үед төлөвлөх гээд л нэг 10-11 сард буц тавьж хээлтүүлгэнд оруулаад байгаа юм. Тэгэхээр тэрэндээ тааруулаад жоохон төрүүлээд хугацаагаа сайн тооцчих юм бол хоньны хээлтүүлгийн ажил бас гайгүй шүү, үр дүн сайтай шүү. Нөгөө 10-аад жилийн өмнө манайхын үржлийн аж ахуйн чигээр явж хат бол хээлтүүлэг гэж ерөөс хүмүүс мэддэггүй байсан юм. Тэгээд тэр нэг түрүүний ярьжсэн дорнодын нэг ах байгаа. Тэр ах бол бас хонин дээрээ давхар хээлтүүлгийг эхэлсэн. Манайхаас 3 жил дараалан хээлтүүлэг хийлгээд хонин бүр гоё болоо сайжраад ингээ явцсан шүү дээ. Тэгэхээр бол яг зохион байгуулад төлөвлөлөөд явуулж чадах юм бол бас боломжтой. За сайн байна уу? Ямар суух гэсэн юм аа. Сайлын үнэний пермтэй энэ гэр бүл байгаамаа. Тэгээд импортын цөөхөр болон нутгийн сайжруулсан хөртэй. Тэгээд асуух байгаа зүйл нь болохоор ер нь бол манай нутгийн яг сайжруулсан хөрүүд бол ер нь бол ямар нэгэн даврын тариа тарахад шууд юу гэдгийг хүлээж аваад бухараад ч юм уу үрлэхэд үр тогтцоо айгүй өндөр байгаа байхгүй. Тэгээд яг импортын хөрүүд дээр бол маш тийм туршлага шаардах юм байна. Одоо ингээд бодоход тэгээд асуух байгаа зүйл нь энэ хятадаас орж ирсэн даврын бэлтгэлүүдтэй үндгээс утан цэцэр дэмжих болно. PGF өдр ер нь хэр үр дүнтэй байдаг юм бол тэгээд таны хувьд санал болгох тариа юу вэ? Арай нэг чанарын хувьд үзүүлэлтийн хувьд өндөр ч юм уу те. Тэр талаар зөвлөгөө өгөөч. Баярлалаа. За нөгөө түрүү чи ярьж байгаа юу л да нөгөө импортер хийж байгаа хөрөг чинь тэндээ бол маш өндөр арчилгаа маллагаанд байж байгаад ирсэн. За ихэнх нь бол байр маллагаанд бэлчээр ерөөс ашигладаггүй. Байр маллагаанд нөгөө бүрэн найрлагатай багсруулалт хичээлээр ингээд хангалттай хэмжээнд хичээгдээд боождсон юм мал. Тэгэхээр Монголд ирээд явхлаар манайхан яалтчихгүй нөгөө бэлчээр маллагатай учраас зундаа бэлчээр ашиглана.
За бэлчээрт гарах дээр нэг бэлчээрээс нэгдүгээр тэр малч өөр бэлчих рефлекс нэлээд судалсан мал байдаг. Монгол бэлчээр малыг бодох юм бол тэгээд бэлчээрээс хэрэгтэй ургамал авч чадахгүй учраас нөгөө эрдсийн дутагдал, шинжлэлийн дутагдалд орчоод ороо оролт нь их муу байдаг. Ер нь ороо жигдүүлж тарьсан ч гэсэн яг орооны шинж тэмдэг илэрцээрнээсээ өндгөөс ялгахгүй ихээл авахгүй тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ төр өхрүүдэр бол нэлээд илүү сайн арчилгын мандалгаа шаарднаа сайжруулахаас арга байхгүй гэсэн үг. Тэгээд яг сайжруулах явахдаа зардал өсчихгүй байдаг юм л да. Тэгэл манайхан чинь зардландаа баригдаад үндсэн технологи ашиглах гэдэг. За тийм учраас түрүүний яриад байгаа нь бол яг цэвэр өхрүүд бол бас тохиромж бас багтаа ихлээр Монголд байгаа нутагсан өхрүүдээ цэвэр өхрүүдээрээ бас сайжруулад ингээд Монгол цус ямар нэгэн байдлаар орцсон л байж ивэл үн хэрэгтэй байгаад байгаа. За ороо жигдрүүлэгчийн хувьд бол хятадаас авж байгаад бол хэрвээ урд хятадд сайн түнштэй бол хамгийн сайнаас ингээд загчих хэрэгтэй. Хамгийн сайнаас ингээд загчих юм бол чинь юу байдаг байхгүй. Нэлээд өндөр үнэтэй хятадч бол одоо шинжлэх ухааны нэлээд сайн хөгжсөн улс. Сайн байна, муу байна. Яг адилхан софтвернээс үнэн хоёр ондоо юм тарианууд зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр хамгийн сайнаас ингээд авчих юм бол хятадын за нэг өхөр тарих том нь яг хятадд байгаа үнэн нэг 15 орчим мянган төгрөг ч юм уу Монгол мөнгөөр тиймэрхүү үнэтэй тариануудыг аваад тарих юм бол ашигтай гэнэ. Ороо оруулалт өндөр байх магадлалтай. Бид нар хятадын янз янзын юм хэрэгжилж яг адилхан хэрнээсэл сайн муу янз янз юмнууд байгаад байдаг байхгүй юу. За манай улс ч юм бол нөгөө яг албан ёсны бүртгэлтэй ороо жигдрүүлэгч их цөөхөө тэр юуны Чехийн Ойстрофан гэх тэр албан ёсны мал эмнэлгийн зөвшөөрөлттэй юм шиг байгаа юм. За дээрэс нөгөө Колосио гэдэг нэг тариа байгаа. Нөгөөх нь улаан савтай ч юу лээ. Колосио нэг 2 3 тариа бий. Тэгээд хэрвээ яг таад өхөртэй явж байгаа сидр ашиглаад сидр гэдэг нөгөө прогестерон агуулсан ерөндөг байдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр сидрийг өхөртэй суулгаад сидрийг простагландин гонадотерапийн ялгуулагч даавар буюу GnRH гэсэн товчлолтой GnRH гэдэг гонадотерапийн релизинг гормон гэдэг. Энэ гурвыг хослолоор ашиглах юм бол илүү үр дүнтэй хамгийн сайн байдаг л да. Нэг ороо оролт нэг 85-аас дээш хувьтай, хээл авалт нэг 75-аас дээш хувьтай ч юм уу юм байдаг. Тэр гурав нь яг нөгөө нэг заавраараа за би яг таад явал нөгөө дараа нь хүчний нөгөө Facebook-ын групп дээр тэр даавруудыг хослолоор ашиглах нөгөө схемийг тавьж өгч болно. Тэгээд тэр жоо хүнтэй л да. Сидер чи нэг нь 10-аас 15 доллар байдаг байхгүй юу? 10 доллар гэж 36 мянган доллар гэсэн үг шүү дээ. 36 за простагландин нэг 15 гэж бодох чинь 40 50. За тэгээд GnRH-тэй нэг 60 орчим мянган төгрөг ч юм уу яг ороо жигдрүүлэлтэн дээр иймэрүүлж авах юм бол хээл авалт нь гайгүй байна гэсэн үг. Дан простагландин хэрэглэхлээр бол юу л да. Ороо оролт нэг 60-аас 70% та. За хээл авалт мөн адилхан нэг 60-70% тал байдгийг. Хариулт хангалттай нэмэлт тодруулах хэрэгтэй байна уу? За ер нь болно. Харин яг тэгдэм байна. Тэжээл малгай ер нь бол аминдаа л одоо хамаг шилдэг бүх байж болох бүх эрдэс витаминыг нөхөж өгөх те баяжмал тэжээл өгөх гэдэг юм уу бүх юм л хэрэгжилж л байгаа. Тэгээд одоогоор л яг үндэ бүх одоо энэ олон төрлийн схемүүд байгаа шүү дээ. Схем чинь дотроо 2 3 янзаар явдагч байгаад байгаа. Тэгээд бүх схемийг бас хэрэгжилж үзэл явж л байна л да. Тэгээд талан хийл авч одоо зарим нэг нь бүр ингээд схем хэрэглээд байгаа хэрнээ биеийн одоо индекс нь гайгүй 3-аас дээш ч гэдэг юм уу тий тарах үт сайтай. Тийм хэрнээ ямар ч тийм орооны шинж илэрхгүй тохиолдол байхгүй тий ингээд бухтааж хүртэл ойлгом байлгаж бол үзэж байгаа юм. Тэнгүүд ямар шинж илэрхгүй байгаа тийм энэ бол юунаас шалтгаалх бол танах ямар үйлдэл өгөх юм тэр нь? Гольштейн хард тарлаа Оросоос орж ирсэн. Тийм үү. За тэжээлэг малгайтайгаар холбоотой болоо даа л гэж бодож байна одоо. Нөгөө ирээ тоглосон юм уу?
Тоглолт хээлтэй орж ирсэн үү? Хээлтэй орж ирсэн тоглосон. Төлөлтийн үеийн янз бүрийн эмгэг юмнууд гараагүй юу? Гараагүй гайгүй төлцсөн. Зөв. Тэжээлэг ажиллагаатайгаар холбоотой болов гэж би бодож. Импорт орж ирсэн өхрүүд эхний нэг хэдэн жилдээ ер нь яг орж ирснүүд нь бол их зовоод юм хээл авах ингээл байгаад идэг шүү. Тэгж байгаа л Монгол төрж өсснүүд нь бол харцсангуй гайгүй байдаг. Тэгэхээр наад бол ч нөгөө тэжээлэг малгайны нөхцөлдөө сайн дасан зогтож чадахгүй л тэрнтэй холбоотой л нэг жоохон нөгөө тэжээлийн өргүүдэл гэж байдаг байхгүй юу? Тэжээлийн дутагдaltaй холбоотой өнд өвчин хатан хараад ажиллагааг болчдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл мал чинь амьдрахын тулд хамгийн ихний блок нь бол нөгөө хээл авах боломжгүй болж л өөр амьдарч байгаа л гэсэн үг л дээ. За өөр яг хэвийн организм нь хэвийн болчих юм бол өнд өвчин нөхөн сэргэлтэнд ороод хээл авах боломжтой болчдөг. Монгол хурчин бас тэгдэг шүү дээ. Одоо өдөө тоглож байгаа нээсээ 7 сард хээл авдаг. 7 сард бол тар хүч аваад хэвийн болсон үедээ орон орж өндгийс ялгарч байгаа байхгүй юу? Тэр чинь биологийн зүй тогтлороо л явж байгаа гэсэн. Тэгэхээр өхрийнхээ арчилгаа малгааг сайжруулна гэсэн үг. Жохон эрдэсийн нэмэгдлөх юм уу? Витамины нэмэгдлүүд өгөх юм болов яах юм болов? Тиймэрхүү л арга хэмжээ. Эрдэс витамины комплексууд нэмэлтээр болох. Харин тэр сүүлд тэр солонгосчуудын зөвлөмж болохоор мультивитамин л тарил гэсэн зөвлөмж өгд юм билээ. Одоо энэ мультивитамин тарьж үзье гэж бодож байна. Тэгээд ерөн витамины дутагдaltaй айгүй байгаа Монгол өхрүүд гэж зөвлөмж өгч илээ. Өвөл ямар тэжээлтэй байсан? Өвөл ерөн тэгэл өвс ногоон тэжээл, будаа, премикс, хорголжин тэгээ мэдээж давс хожрыг хийж байгаа юм. Тийм л тэжээлтэй байсан да. Тэгээ эрдэнэ шиш бас өсөв. Дарш. Наад бол ирээд анхны өвөл нь үү тийм ээ? Тийм анхны өвөл нь. Тийм наа чинь жоохон дасан зогцох хугацаа л явагдаж байгаа гэсэн. Тэнд байсан орчин, энд байсан орчин хоёр чинь шал өөр. Дээрээс нь хавтарлаг хүч өөр нэлээд гэж яг ер нь шүүний өхөр дотор хамгийн эмзэг өхөртэй ордог байхгүй юу? Малгай их шаарддаг, нөхцөл их голдог юм өхөр. Тэрнтэй холбоотой тэжээлэг малгай сайжруулаад тэр витамины комплексууд тэр олгочвол тэр нэлээд удаж хэрэг хурдан хэрэгэхгүй байх нач. За ойлголоо, баярлалаа. За өөр нөхөрчгөн чиглэлээр үржүүлэг селекцийн чиглэлээр асуух зүйлөөл асуугаарай. Манай оролцож байгаа харилцагчид маань чөлөөтэй. Нөгөө өдөр ажил тэгээд оройн цагт харуулчлаа. За сайн байна уу? Энэ өхрөөд зохиомжтой хэлтүүлэг хийхэд ер нь ямар үйлдвэрээ өхөр нь арай илүү хувьтай хэлтүүлэг авж байгаа вэ? Одоо сүүний чиглэлийн өхрүүдээс тэгээд нэгдүгээрт тэр хоёрдугаарт Монгол өхөр төр зохиомжтой хэлтүүлэг хийж болох юм болов. Тэгээд гуравдугаарт нь зохиомжтой хэлтүүлгээр гарсан эр туглаар бух тавьж болдгоо гэж асуух гэсэн юм аа. Нэгдүгээр асуултад холбоотой нэгдүгээр асуулт чинь юу гэсэн ямар үйлдвэрийн өхрийг хэлтүүлвэл хээл авалт өндөр вэ гэж асуугаад байгаа юм уу? Эсвэл өхөр нь комбулярд дээр хэлтүүлэг хийхэд хэдэн хувьтай гарах юм? Алаг тарлан дээр хэлтүүлвэл хэдэн хувьтай ер нь ихэвчлэн тэгсэн судалгаа гэж юм байдаг уу? За ер нь бол нотгсон өхрүүд хээл авалт адилхан зүгээр ингэдэг юм. Одоо яг сайн түрүүчийн хүний ярьдагтай адилхан импортоор орж ирсэн өхрүүд эхний 1-2 жилдээ энэ бол хээл авалт айгүй муу байдаг нөгөө арчилгаа мандалгаатай холбоотой. За дээрэс нь миний нэг ажигласнаар бол Монбелиард өхрийн тэжээлийн хэрэгцээ нэлээд өндөр байдаг бололтой байлээ. Тэрнтэй холбоотой нөгөө ороо оролт хээл авалт нь бол
эхний 1-2 жилдээ их бага байдаг шүү. Тэгээд жоохон нутгашаад ирэхлээрээ эсвэл Монголд гар төрсөн тэгээд Монголд боожсон хөрүүд нь бол хацсангуу гайгүй. Яг орж ирснийхаа дараа бол Монбелиарч гэхгүй дээ ямар ч үйлдвэр өгөхөд яг орж ирснийхаа дараа эхний 1-2 жил дасан зохицолт явагдтлаа бол тэр нөхөрчгөнд байнга л асуудалтай байгаад идэх юм. Зүгээр Монголд байгаа нутагсан хөрүүд бол аль нь ч хээлтүүлэнд оруулах боломжтой. Тарга хүчний хувьд бол дундаас дээш хэвийн тарга хүчтэй хот хээл авчих боломжтой юм байна. За бэлчээрийн малгайтай Монгол өхрийн хувьд бол сүүний өхрүүд ч юм бол яг өвлжөнгөө байран малгайнд байдаг учраас өдийд тарга хүчнээс гайгүй дундаас дээгүүр гоочос хээлтүүлэг хээлтүүлэг ихлэр хэл авчдгийг. Монгол өхрүүд бол яг өдийд бол одоо тураалын доод цэгтээ хүрсэн байгаа шүү дээ. Бүр юу ч болцсон байж байгаа. Тураалын тарга хүч гэж ярьдаг. Тураалын кондиц гэдэг. Тийм болцсон байж байгаа. Тэгээ Монгол өхөр бол нэг 6 сарын сүүл 6 сарын сүүлээс 8 сарын сүүл хүртэл хэл авдаг байхгүй юу? Байглаараа. За яг эд үе нь бол наадмын үеэр 7 сарын 10-наас 20-ны хооронд ихэнх нь хэл авдаг. Ийм байж байгаа. Тэр Монгол өхөр зохион байгуулалт хийж болно. Ямар ч үйлдвэрийн өөрөөр зохион байгуулалт хийж болно. Гэхдээ бас нөгөө юугаа хардгийг. Өхрийнхээ биеийн хэмжээ хэтэрхий жижиг энтрөө бол бас жоохон тохиромж муутай. Өнөөс 1-2 тоглолцсон үнэ бол ямар ч үйлдвэрийн өхрийг гаргах боломжтой. Монгол өхрийн одоо аль ч үйлдвэрт байдаг үнийг давуу тал байдаг нь бол төлөвлөлтийн хүндрэл гардаггүй гэсэн айгүй давуу үзүүлэлттэй байхгүй юу? Монгол өхөрч өөрөө нэг 21-2 кг дундажтай тугуул гаргадаг юм. За тэрнээс нэг 4-5 кг илүү буюу нэг 26-7 кг-тай 30 кг-тай тугуулантай гаргахад бол хэвийн гаргачдаг юм чадвартай. Монгол өхрийн нэг давуу тал нь шүү. За бусад үйлдвэр өхрүүд бол бас төлөвлөлтийн хүндрэл гарах магадлал өндөртэй. Ялангуяа махны өхрүүд бол тэр лимузин үйлдвэрийн чинь том тугуул гардаг учраас зөв хүндрэлтэй байх гэдэг. Харин Монгол өхөр бол яг тийм төлөвлөлтийн хүндрлийн хувьд харьцангуй гайгүй. Тэгээ манайхны нэг сул тал гэдэг нь юу гэхээр өхөр хээлэн томорчихно гэд малдаа юу өгдөг. Өхөртэй одоо хавар болохоор тэд нэмэлт дэжлэн хасчдаг байхгүй юу? Туглаа томруулахгүйгээд. Тэгтлээ яадаг гэхээр Монгол өхрийн нэг бас нэг онцлог нь юу гэхээр төлөвлөх чанар маш сайтай. Өөрөөр хэлэх юм бол малчин та нөгөө өхөртэй туглын томруулахгүйгээд тэжээл өгсөн ч байсан өгөөгүй ч байсан нөгөө Монгол өхөр өөртөө бүх шим тэжээлийн бодисыг шавхаад ингээд төлдөө зарцуулдаг юм биологийн зохиолдлоготой төлөвлөх чанар маш сайтай мал байхгүй юу. Тэгээ манайх нөгөө төлөн томорчин гээд хавар одоо өдий чинь угаас ингээд бэлчээрийн урам бол багассан байх чинь нэмэлт тэжээл өгөхгүй аваачаад нөгөө өхрээ тэжээлийн багасгаж ийн гэд балаараад явчихдаг. Тэнгүүт нөгөө өхөр маань өөрөө ядраад сүлдчихнэ гэсэн үг. Сүлдсэн мал чинь нөгөө хээлэ даахгүй нэг байгаа чинь ядарч дээр л тамирдаад байгаа байхгүй юу. Тэгээд тугал бол хээлтүүлгийн ихлээр Монгол өхрийн тугал чинь нэг цохон хээлтүүлэг гарч байгаа тугал нэг 3-4 кг-аар илүү тугал гардаг юм. За 4 кг-аар илүү тугал гарлаа гэж болох дахиад нэг жоохон том учраас хээлийн ус нь 1-2 литр илүү болно л доо. Тэгээ үндсэндээ хээл дээж байгаа мал дээр чинь нэг 5-6 кг ачаа нэмэгдэнэ гэсэн өдөр болгон 5-6 кг ачаа нэмэгдээд ингээ явах дээр тамирдаад ядраад айгүй хурдан турдгийг. Тэгэхээр та нар Монгол өхөр зохион байгуулалт хийлгэж байгаа бол өхрийнхээ тарга хүчийг хэвэн байлгах тий энийг аавна гэсэн хангах ёстой. За тэгээд хээлтүүлгээр гарсан тугал маань бол эрлис тугал учраас нэлээд сайн нэг өсгөн боожуулалтын сайн нөхцөл шаарддаг тэжээлэг арчилгаа маллагааны. За хэрвээ ихэн тургай байж байгаа төлөвлөж юм бол нөгөө сүү муутай, жилд муутай гэсэн үг тий. Сүү муутай болохоор тугал нь сүүндээ цадахгүй ингээд давж ярах жижигхэн болох тохиолдлууд байдаг. Ялангуяа нөгөө Монгол биш өөр үйлдвэрийн цус орцсон учраас амархан ядарнаа гэсэн. Тарга хүч сайтай өхөр бол төлөвлөсний дараа сүү сайтай учраас төлн ингээд аягүй сайн торндог ийм давуу талтай юм байна. За тэгэхээр Монгол өхөртөд хээлтүүл гэж болно гэсэн үгсэн ярилтана. За зохион хээлтүүлэг гарсан төлөөр бух тавьж болох уу гэж. Энийг бол хоёр өнцгөр тайлбарлаж болдгийг. Нэг хэсэг нь болохгүй гэдэг, нөгөө тал нь болно гэдэг. За болохгүй гэж байгаа өнцг нь яадаг юм гэхээр нөгөө үржлийн аж ахуй эрхэлж байгаа. Одоо
жишээ нь одоо тэр хушаат сэлэнгийн хушаат байгаа ч юм уу эсвэл булганы сэлэнгэд байгаа яг цэвэр үлдээ мал үржүүлэх гээд байж байгаа. Малаа чанаржуулах явж байгаа нөгөө үржлийн аж ахуйнууд бол нэгдүгээр үеийн релиз төлийг ашиглахыг бол хоригддаг. Яг тэгвэл нэгдүгээр үеийн релиз маань байгууллагын хуулиар гетерозис үзэгдэл гэж ярьдаг. Эхний нэгдүгээр үеийн төл бол гетерозис үзэгдэл илүү илрээд тэрний яадаг гэхээр амьдын амьдах чадвараар эцэг эхээсээ давуу том биетэй болдог. За тэгээд хоёрдугаар үеэс хойш буцаа жижигэрчдэг байхгүй юу? Эхнийх нь бол шинж тэмдгийн давамгааллын тухай хууль гэж байгаа. Мендлийн нэгдүгээр хууль гэж ярьдаг. Генетикийн тийм ээ. Тэгээ шинж тэмдгийн давамгааллын тухай хуулиар тийм том болцдог. За хоёрдугаарт бол шинж тэмдгийн бутарлын тухай хууль гэж байгаа. Тэгээд нөгөө буцаад жижигэрчдэг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол үржлийн аж ахуй бол F1-р үеийн релиз хэлтүүлэгчийг үржил ашигладаггүй юм. Зүгээр яг одоогийн манай Монголын нөхцөлд байгаа шиг мал нь нөгөө цус ойртолд уулах давжаар маягтай болцсон иймэрхүү үед бол малын цусыг холдуулах, цус сэлгэх зорилгоор 1-р үеийн релиз хэлтүүлэгчийг бол ашиглаж болно. Асуудал байхгүй. Ер нь бол болно гэж ойлгож болно. Тий. За хариулт болж байна. Хангалттай нэмэлт асуух уу? Хариулт авах ёстой хариултыг бараг авах шиг боллоо. Гэхдээ нэг хэлтүүлэг хийж байгаа мэрэгжлийн гэсэн тийм хүмүүсүүд нь бас мэдлэг дутмаг байгаад байгаа тал байна уу? Би одоо өнгөрдөг 1 сард хэлтүүлэг хийх гээд малынхаа хийлэг шалгуулсан. Тэгсэн гараараа хэлтүүлэг шалгасан л да. Тэгчгээд за энэ хэлтэй байна. Их том дугуйлтай байна. Одоо бараг 5-6 сартай байна гэж хэлсэн хөр маань одоо хүртэл дуглаагүй. Тэгсэрнээс хэлгүй байна. Энэ суваа хөр байна гэсэн чинь тэр маань дэлгэнж байгаа. Тэгэхээр жахан эмч нарын хувьд энэ мал зүйчдийн хувьд бас мэдлэг дутлууд бол нэг худлаа зүгээр нэг юу гэдэг юм те туршлагаараа бас хүмүүсийг төөрөгдүүлээд энэ хэлтүүлэг буруу шүү, хэлтүүлэг хээл авахгүй байдаг шүү энэ төр гэдэг нь бол мал зүйчээс бас их хамаарат ах шиг байна. Миний хувьд бол бүр 100% одоо энэ жил төлгөө болгочихж байгаа байхгүй юу? Тариа хийгээд ороо оруулаад хэлтүүлэг хийлээ гэдгсэн чинь тэр нэг юу яасан хэлтэй хөр дээр ороо оруулж хийсэн байгаа байхгүй юу? Тэгвэл одоо тэр хөр маань одоо дэлгэнээ зүуд болж байгаа. Тэгэд чи хэлтэй байна гэсэн хөр маань дэлгэнж байхгүй юуж байхгүй зүгээр суваагаараа байж байгаа байхгүй. Ийм тохиолдолд одоо хэлтүүлэг хийж байгаа мал зүйч нарыг жинхнээсээ бэлтгэдэг одоо яг нэг чанарын өндөр түвшинд бэлтгэдэг юу гэж байд юм уу? Сургууль соёл одоо юу гэдгийг танаа хаана хөдөө юм уу? Манайх Дархан уул аймагт байдгийн. Тэгээ Улаанбаатараас хүн авчирч хийлгүүлсэн. Тэгсэн чинь бүх хөрнүүдийг шалгаад за энэ нь хэлтэй, энэ нь хэлгүйгээд явж байгаад хэлсэн одоо бүр энэ жил ингээд төлөөрөө хохирчж байгаа байхгүй юу? Тэгээ бух дагуулж болохгүй гэхээр зэрэг бухаа дагуулахгүй бухаа тусдна тийжээгээд ингээд юу яснараа ингэж хохирж байгаа. Тэгэхээр энэ нөгөө хэлтүүлгийн тал дээр бас мал зүйчдээс хамаарат ах шиг байна шүү. Бодлоо би л бодохдоо тэгж бодоод байгаа байхгүй. Тийм учраас л энэ нөгөө малчид маань миний эргэн тойронд байгаа малчид маань зохиомл хэлтүүлэг гэдэг чинь худлаа байдаг юм аа гэд бивэндээ ам дамжуулаад байгаа. Тиймдээ л энэ өсөж үржүүлэх юу маань бас хоригдоод байгаа байх. Атлал өндөртэй байгаа байхгүй юу? Зөв. Ер нь бол хэлтүүлгийн техникчийн ур чадварын нөлөөл бол 20-30% гэж үздэг юм.
Тэгээ хоёртуулгийн одоо ингэж байгаа шүү дээ. Манай бичүүд хөдөө ажиллах бол багшилж байна. Яг зоотехникчээр жилд нэг 30-аас 40 хүн л төгсдөг. Монгол улсын хэмжээнд яг нэг 600 орчим зоотехникчийн дутагдaltaй байна гэдээ бид нэр тооцоо гаргацсан. Биш 600 нь 400 гаруй зоотехникчийн дутагдaltaй байна гэж гаргасан гэдэг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа л. За тэгээд нөгөө хэлтүүлгийн техникчийг бол яаж нэхлээр нөгөө 2-3 газар юу яадаг л да. Нөгөө зохиомжтой хэлтүүлгийн техникч бэлтгэх курс гэдэг нэг 7 хоног 7-оос 10 хоногийн ч юм уу тийм сургалтууд болдгийн. Зарим хүмүүс нь тэрийгээ дөнгөж төгсөөл явж байгаа нөгөө үндсэн зоо техникч зүгээр хэлтүүлгийн техникч гэдэг байдлаар явж байгаа хүмүүс бас байгаа. За тань дээр одоо ямар хүн очсныг нь сайн мэдэхгүй байна. Ер нь бол техникчийн ур чадвараас хамаарат хээл авах магадлал хээл авалт техникчийн ур чадрын нөлөө бол 20-30% та гэж үздэг. Тэгээд дээрэс нь үр байна. Тэгээд бухны тэжээл арчилгаа маллага гэдэг энэ зүйлээс хамаардаг. За ер нь бол хэлтүүлэг ингэдэг шүү. Ямар ч мал дээр зохиомжтой хэлтүүлэг хийсэн хэрвээ техникч байн хажууд нь ажиллаж байгаа тохиолдолд бух дагуулахгүй гэсэн үг. Одоо танаа ферм дээр эсвэл дархан улдчим ойрхон хэлтүүлгийн техникч байн ажилладаг бол бух дагуулахгүй. За тэгээд хэлтүүлэг хийлээ. Хээл аваагүй бол дахиж давтан орно штэ. Давтан орон дээр дуудлага өгөөд хэлтүүлэг хийлгээд ингээ явна гэсэн үг. За хэрвээ танаа хажууд чинь байнгын техникч байхгүй тохиолдолд зохиомжтой хэлтүүлэг хийгээд дууслаа. Тэрнээс хойш 3-7 хоногийн дараа бухаа тавина. Тэр нээж байгаа гэхэлэр хэрвээ хээл авсан бол танаа хөр ороо орохгүй учраас бух дахиж хөөхгүй гэсэн үг. Орооны бүх шинж тэмдэг өнгөрчнө гэсэн үг. За тэгээд араас нь бух тавьдгийг нээж байгаа гэхэлэр цэвэрлэгээний бух. За хонь яман дээр адилхан цэвэрлэгээний хуц ухна гэж ярьдаг. Эдгэр нь бол нөгөө хээл аваагүй малыг нь араас нь хөөж хэлтүүлэх шаардлагатай, зорилготой байхгүй юу. Тэгэхээр нөгөө түрүү чи хэлжсэн зохиомжтой хэлтүүлэг нэг удаа өргөлөд орхиход бол нэг 60-70% нь хээл авдаг гэсэн үг. Үндсэн 30-40% нь бол хэлтүүлгийн техникч маань давтан хэлтүүлгээрээ хээл авахулж болно. За техникч хажууд нь байхгүй бол юу яагаад тэр цэвэрлэгээний бух утаснууд бол үлдсэнийг нь хэлтүүлж дуусгадаг. Ийм байна. Тийм тохиолдолд бол танах хээл алдахгүй байх, суваарахгүй байх. Ийм зохион байгуулалтаар бол араас нь заавал цэвэрлэгээний хэлтүүлэг хийж тавьдаг байхгүй юу. Төрүүчийн хүн бол зөвлөгөөгөө арай буруу өгсөн байна л да. Бүр огт бух тавихгүй байж болохгүй. Бүр бух тавихгүй болохоор ингээд хэлтүүлгээ хийсэн 60-70% нь хээл аваад үлдсэн нэг 30-40% нь суугарчих магадлалтай байхгүй. Тэгэхээр суугаар харч малчин орлогоо алдна. Тэгэхээр араас нь заавал цэвэрлэгээний хэрвээ техникч байхгүй бол цэвэрлэгээний бух хуцыг заавал тавина. Техникч хажууд нь ойрхон байж идэг бол ерөөсө бухгүй байж байгаа л хэлтүүлгээгээд хээл аваагүй бол давтан орон дээр дахиж хэлтүүлэг хийгээд ингээд одоо манай улсын явж байгаа зарчмаар бол давтан хэлтүүлэг үнгүй хийгдэх гэж штэ. Эхлээд нэг хэлтүүлэг хийлээ. Хээл аваагүй бол хоёр дахь удаагийн үнэлгээг үнгүй хийж өгнө гэсэн. За хоёр дахь удаагийн үнэлгээнд дээр хээл авахгүй байвал гурав дахь дээр дахиад төлбөр авагдана л та нөгөө өхөр манаас өөрөө үржлийн ямар нэгэн асуудалтай байсан байж магадгүй гэж үздэг байхгүй. Тийм учраас 3 дахьаас дахиад төлбөр авдаг. Ерөнхийдөө бол яг одоо явж байгаа зарчмаар бид нар нэг удаагийн төлбөрөөр хот орчинд яг хажууд нь байж байгаа тохиолдолд давтан хэлтүүлгийг үнгүй хийж өгдөг. За хөдөө орон нутагт бол хол явах боломжгүй тийм тохиолдолд бол нэг удаа хэлтүүлэг хийгээл тэгээ тохироо явчихдаг юм аа. За болж байна. Хариулт болохоор байна уу? Нэмэлт тодруулга байна уу? Тэгэхээр юу юм шүү те. Ер нь бол зохиомжтой хэлтүүлэг хийчихэд 2-7 хоногийн дараа ойролцоогоор бухаа тавьчихад ер нь болох юм шүү те. За ер нь хэрвээ яг хэлтүүлгийн техникч байхгүй үед бол тэгж арга хэмжээ авна да. Тэгэхгүй бол үндсэндээ хөрчин хэлтүүлэг хийчлээ. Хээл авсан бол ороо орохгүй гэсэн үг. За хэлтүүлэг хийж явах үед харин ерөөс хажууд нь бух болон эр өхөр байлгаж болохгүй. За нөгөө эр өхөрчээг ороо орж дуусаагүй хөр дээр хараагаад тэгээ нөгөө зохиомжтой хэлтүүлэг хийгдсэн байсан үр мөрийг чинь гаргаа ич хүлчдэг байхгүй юу. Тэгээд хэрвээ тэр үед нэг бухгүй байжгаад ингээд хээл авахулчих юм бол үндсэндээ өхрийн ороо өнгөрчихнө гэсэн үг. Тэгээ 21 хоногийн дараа хээл аваагүй молон давтан ороо ордог байхгүй. Тэн дээр нь бухаар хөөлөх зорилготой л хэлтүүлэгч 50 эсвэл 14 хоног бол болно болно.
Хээлтэй малд ороо оруулагч хийгээд үр хийчихсэн энэ одоо ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү? За хээлтэй малд ороо оруулах тарьчихдаар ер нь бол хээл хайдаг. Хээл хаячин гэсэн. Тэр чин давхар нөгөө хээл хаяулах үйлчлэгээ үзүүлдэг байхгүй юу? За хээл хаяагүй болвол одоо тарианыхын үйлчлэгээ жоохон сулхан байсан байх нь тиймэрхүү юм байгаа баг. Тэр нь хээлдүүлгийн хугацаанаас нь зөрж төлөвлөсөн үү тийм ээ? Би 1 сарын 20-доор хээлтүүлэг хийлгэсэн байхгүй юу? Тэгсэн гэхдээ юу яагаагүй л хээл бол хаяагүй. Гэсэн одоо дугуулах гад дэлгэнээд бөхшлөөд байж байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгвэл тэр техникч мөн жоохон туршлага муутал техникч байж таарч тэгээд харин хээл хаяг бол болж дээ тариан жоохон сулхан тариа байсан байлгүй дээ. Ер нь бол хээлтэй мал тарчих дээр хээл хайчдаг байхгүй юу? Нэг сар 12 сар 1 сар 20 гэдэг чинь 12 11 10 сарын 20 хугацаагаар 11 сарын ихээр л төлөх ёстой байна л да. Саяны хийсэн хугацаагаар хээлдүүлэг хийсэн тохиолдолд бол одоо төлж байгаа бол хээлтэй үхэр дээр заримдаа нөгөө нэг хээлтэй үхэр чинь юу яадаг юм хээл нь хөдлөнгүүт яг ороо орж байгаа юм шиг бухсаар байдаг байхгүй хээл нь гидсэн дотор хээл нь хөдлөхлөөр тийм тохиолдолд заримдаа туршлагагүй зоо техникчд бол нөгөө ороо орж ийн гэж андуурах гэдэг тохиолдол байдаг. Хээл хөдлөнгүүт нөгөө үнэ чи өөр ороо орсон үнэн дээр хараагаад ингээд бухуулаад бухсаад яваад байдаг байхгүй. Тэнгүүт зарим туршлагагүй хүмүүс бол андуураад ойн ороо орж ийн гэж үзэх гээд байдаг. Тиймэрхүү алдаа гарсан байж магадгүй. Нөгөө техникчийн туршлагаас л хамаарж байгаа л да. Одоо ч бас нөгөө хээлтүүлгийн техникчийн сургалт нь богино хугацаатай хийгдэж байгаа. За тэгээд тэр хүмүүс нь гараад бас жоохон дадлаг хийж ээж сайн сурах хэрэгтэй л доо. Тэгээд тэрнтэй хамааралтай жоохон туршлага муутай техникчүүд бас ганц нэг байгаа хаа. Тэрнтэй л хамаартай байна. Тухайн үед 1 сарын 20-доор хийлгэхэд нэг үнэгээ маань за энэ их том хээлтэй байна. Одоо бараг 6 сар орчимтой байхаа гэж хэлсэн юм. Тэгсэн тэр маань одоо хүртэл туглаагүй. Тэгээд юу байх юм? Дэлгэнэхчгүй байх юм. Тэр шалгаж үзэхэд хээл буруу тэмдэгдэнэ гэж байх уу? За туршлага муутай үед бол хээлэг бас андуурч болно. Андуурч болно. Нөгөө том давсаг нь одоо шээсээ дүүрсэн байвал хээлийн савтаа андуурах тохиолдол бас байна. Тэгээ 5-6 сартааг бол уг нь 5-6 сартаа чинь юу байдаг юм аа нөгөө хэвлийн хүн дээрээ буучдаг байхгүй юу? Хээл нь. Тэгэхээр хугацааг нь жоохон андуурах гэдэг тохиолдол бас байж магадгүй шүү. Андуурсан байж магадгүй. Энэ бюрог хээл авахгүй байх арга байдгийн болов нэлийн бүдүүн буух энэ төр тавихаар дагахгүй байх боломж энэ төр байдаг болов яадаг бол бюрог хээл авахгүй байх арга гэж ер нь байхгүй дээ. Ер нь бол ингэдэг штэ малын биеийн божид бэлгийн бойжлох хоёр гээд бэлгийн бойжлон төрүүлж боожод хараас нь биеийн бойжлол гүйцэтгэг. За гадных нь бол ер нь гадныхан чигээд технологи нь бол нас гүйцсэн малын амьдын жингийн 70% нөхцөн бол хээлтүүлэгэнд оруулж болно гэж үздэг. За танаа бюро өсөглүүн за нас гүйцсэн үнэний амьдын жингийн 70% хүрсэн том биетэй байх юм бол хээлтүүлчихэд бол ямар нэгэн хүндрэл гарахгүй. Нөгөө бюро маань хээлтээж явах хугацаанд өсөлтөнд гүйцэжнэ гэсэн үг. За манай Монголын нөхцөл нөгөө бэлчээрийн малгайтай тэгээд өсөлт жоох удаан явагддаг учраас үхрийн юу байдгийг нөгөө бэлгийн божилт гүйцчихэд биеийн божилт нь их удаан гүйцэдэг байхгүй. Тэгээд манайхан чинь заавал гунжинд нь хээлтүүлнэ гээд 1 жил хойшилж хугацаа алддаг л да. За хэрвээ танаа бюро жижигхэн хээл авчаад байвал намар одоо хээл хаяулах тариад хээлийг нь баг дээр нь
цуцрааж болно. За түүнээс биш яг бэлчээр дээр том бухтай байлгаад хээл авахгүй гэсэн тэр бол найдвар муутай арга л да. За эсвэл нөгөө Берууны ороо орсон үед нь тусдаа хамгаалаад хашаад аваад үлдэж бас болно. За тэр нь бол бэлчээрт мэдэгдэхгүй бах төвхтөл дөө. Тэгээд надтай харьцаж байгаа малчд бол юу байдгийг намартаа нэг хээл хавилах тариа авал хээл хавилчаад л байдаг штэ. Хээл нь томорхоос томорчул бас жоохон төвхтэй. Тэгэхээр хээлийг баг дээр нэг 9-10 сар үед тариад хээл хавилчвал тэгэл өвөл залгачих тэр нөгөө бухны ороо гүйл багасчдаг л та. Тийм арга хэмжээ авч болно. Ер нь бол яг Беруунгунж хэрвээ хээл авцсан за тэгээд юу яах гэдэг вэ? Хээл хавилах тариамаар байхгүй яалч явахгүй болчвол тэгэл тэжээлэг маллагыг нь хэвэн шиг байлгаж байгаа л тураахгүй лонд оруулах хэрэгтэй. Турчих юм бол тэгээд нөгөө өөрийгөө даахгүй, хээлээ даахгүй тэгээд дүүлж чадахгүй төлөлтөө хөндөрлөл гарах магадлал өндөртэй болчихдээ. Тэгэхээр хээл авцсан бол хэтрхи жижиг биетэй Беруунууд хээл авцсан бол хээл хавиулах арга хэмжээг авна. За болохгүй л тэгээд англиун гайгүй шиг тэжээл лонд оруулахаас арга байхгүй. За том биетэй өсөглүүн Беруунууд бол хээл авчихад аж ахуйд баг илүү ашигтай шүү. Нөгөө Беруун маань хээл дээж хугацаанд өсөлт нь бүүцээд үнэт адилхан биетэй болчдөг учраас болно гэж үздэг. Тий. За өөр асуулт байна уу? Сайн байна орой мэд. Энэ манай үхэр дижиж байгаа хүмүүс энэ тэжээлийн ойлголт айгүй муу гадагаас болоод энэ үхрээ их турааж ядраагаад ер нь ашиггүй ажиллаад байгаа юм шиг харагдаад тий. Тэр тал дээр жоохон ойлголт өгөөч. Тэжээлэг бол юунаас л хамаарна да. Яг ямар үхэр тэжээж байна гэдгээс хамаарна. Тэжээл чинь үхэр чинь бол юу штэ. Сайлын үхэр бол нэлээд их тэжээл идэнэ. Тэгээд тэрийг богино хугацаанд сүү болгох зохион байгуулалттай учраас аль ахиун тэжээл иддэг. За махны үхэр бол аль болох нөгөө баг тэжээл идж тэжээл өөртөө зарцуулах зохион байгуулалттай физиологи нь тийм ээ тэжээлийн төлс өндөртэй гэж ярьдаг л да. Ийм байдаг байхгүй. Тэгэхээр ямар үйлдвэрийн малыг хаана тэжээж байгаагаас хамаарат яаж тэжээх үү тийм ээ. Тэд нар бол ялгаатай. За нөгөө манай Монголын нөхцөлд бол хэрвээ махны үхрийн аж ахуй хийж байгаа тохиолдолд юу яахгүй болдгүй. Бэлчээрээр явуулаад дээрээс нэмэгдэлтэй өвлөө үйлрэл бол бэлчээрээр ашиглаад бэлчээрт нэг явуулаад нэг борог өвснөөс нь нэг 20-30% нийтүүлээд үлдснийг нэмэлтээр өгдөг ч гэдэг юм уу. Ингэж явуулахгүй бол 100% бэлчээрээр авчих юм бол бэлчээрээс хангалттай хижээлэг авч чадах өөрийнхөө шимт хижээлэг авч чадах учраас тураад онд оролт муу болчдөг. За эсвэл бүгдийн зогсоогоод шахаж бордно гэдэг юм бол өдөрт идэх хижээлийн хэмжээ дийлдэхгүй нэлээд өндөр зардалтай ийм болчдөг байхгүй. Тэгэхээр юу гэдэг бэлчээр дээр нэмэх нь нэмэгдэл хижээл гэдэг байдлаар л явна гэсэн үг. Нэмэгдэл хижээлээ өгөх тайран таад нөгөө тэжээлийн компаниудаас харж хагаад аль боломжтой хувилбаруудаар нь л өөрийнхөө аж ахуйн тэжээлийн нөөцийг бас харна. Тэгээ явуул их зүгээр. Ер нь бол нөгөө нэг эрдэсийн дутагдалд Монгол мал их орчих гээд байдаг. Өвөл нөгөө бэлчээр нь хомсчин тэгээ дээрэс нь нэмэлтээр гэж байгаа өвс мөс ч бол бас л нөгөө хадаад дарцсан учраас шимт тэжээл нь жоохон муудсан багасцсан ийм байдаг. Тэгэхээр заавал нөгөө эрдэс нэмэлт 700-ыг бол өгч ивэл их сайн. За тэр Примекс гэдэг байгаа. Примексийг бол бас их өгж болохгүй шүү. Яг хэмжсэн жорийнхэн дагуул өгөхгүй бол хитрхи их өгчих юм бол нөгөө малынхаа бас одоод гидсэнд их муугаар нөлөөлдөг. Ийм юмуд бий. За нөгөө гадныхан чинь бол бордооныхаа малд бол хамаагүй л тэжээчдэг юм байлээ дээ. Япон солонгосчууд бол бордооныхаа малыг бол нөгөөдөл ч нэг хэдхэн сар 10 хэдхэн сар амьдраад хэрэгцээнд явах мал учраас тэнд бол
тэжээлийг аль болох нөгөө молыг таргалуулах байдалтай эрүүл мэндийн бол анзаахгүй өгчдөг юм билээ. За яг юу яагаад гэхээр өөрсдийнхөө үржлийн төлөв авах гэж байгаа мал дээр бол тийм элдв фермекс нэмэгдлүүдийг аль болох бага өгдөг штэ. Тэгэж эрүүл төлөв авах зорилготой ингэж ажилладаг. За манай Монголд бол одоо энэ 4 сая өгөрчим бол ихэнх нь л бараг 97-8% ч юм уу бэлчээрээ 100% бэлчээрээ явж байгаа үйл нэмэгдэл тэжээлж байхгүй ингээд явчихж байгаа. Ийм тохиолдолд нөгөө өхрийн мах бол хямдхан үйлдвэрлэгдэж байгаа юм л да зардал бах та. Учираас тэгэнгүүт манай эрчимдсэн аргаар буюу одоо байран малгайтай хожид малж байгаа малчт маань бол өвд нэлээд зардал гарах гэдэг. Учираас нөгөө махныхаа үнэн дээр жоохон шатах гарах тохиолдлууд бий. Тэгэхээр өвөл нэмэлтээр малж байгаа хүмүүс бол махыг одоо өдөөд л борлуулахаар тооцоолж хийжээвэл гайгуусан ашигтай ажиллана. Тэгэхгүй намар бол нөгөө мах чи хямдраад ирэхлээр ашиггүй болчихдөг юм л да. Тэгэхээр өдөөд махаа борлуулна гэж тооцоолоод жоохон эдийн засгаа тооцоожгаад тэжээлийн хэрэгцээг тооцоолоод өгчих их зүгээр дээ. Монголд одоо хамгийн тохирсон үйлдвэр нь Герфорд. За Монголд махны үхэр гэвэл сэлэн үйлдвэр хамгийн сайн. Ягаад гэхээр сэлэн үхэр бол Монгол үхрээс нэг 30 орчим хувиар илүү хамдын жинтэй, бэлчээр ажиллах чадвар сайтай, онд оролт сайтай, дэсвэртэй ийм үйлдвэр байхгүй юу? Нэх амар том биш. Ер нь бол мал чинь бол тийм том байхтаа чухал биш шүү дээ. Ингэж ярд яг мэргэжлийн үүднээс бол яг манай Монголын бэлчээрийн маллагын нөхцөлд мал хэтэрхий том биетэй байх нь сул тал гэж үздэг. Ягаад гэвэл Герфорд үхэр ч юм уу, лимузин гэдэг том үхэр болоод ирэхлээр бид нар чинь юу байдаг вэ? Тэжээлийн хэрэгцээ маш ихтэй болчихно. За тэгээд Монголын бэлчээрээс бол тэр их хэмжээний хэрэгцээ тэжээл олж чадахгүй. За тэгэхээр үйлдвэрийн тодорхойлолтын дээр байдаг шиг амар том болохгүй гэсэн үг. За хоёрдугаарт өвөл их торно. Бэлчээр нь өвс багтаа дээрэс нь том биетэй учраас талбай хэмжээгээр гаднаас хүүтнийг авах, хүүтний энергийг авах нь бол аюул өндөр өгөхгүй. Хүүтнийг мэдэрнэ. Тэгээд салхины хүчийг их авна гэсэн үг. Тэгээд жоохон турах гад, муутах гад гэдэг ийм сөрөг талууд бий. Тэгэхээр тэр сэлэн үйлдвэр гаргасан автор Жавзмаа гэдэг эрдэмтэн байсан. Жавзмааг бол юу гэж зөвлөсөн гэхлээр за сэлэн үйлдвэр үхрийг Казакын цагаан толгойд юм уу эсвэл Герфорд үйлдвэрээр нэг л удаа цус сайжруулж болно. Тэрнээс цааш явуулж болохгүй гэсэн үг. Цус сайжруулна гэдэг нь нэг удаа хэлтүүлгээгээд одоо сэлэн үхрийг Герфордоор нэг удаа хэлтүүлгээчээ буцаагаад сэлэн үйлдвэрээр л явна гэсэн үг. Дахиж оруулж болохгүй. Яагаад тэгж үзсэн гэхлээр тэр хүн бол одоо 30-40 жил ажиллаж байгаа хугацаанд сэлэн үйлдвэрт бол Герфорд, Казакын цагаан толгойд үйлдвэрийн цусыг нэлээд оруулаа үзсэн гэсэн үг байхгүй юу? 3-4-р хүртэл явуулж үзээд болохгүй юм байна гэдэг. Одоо сэлэн үйлдвэр ч юм бол Казакын цагаан толгойд Монгол хоёр үйлдвэрийн 2-3 дугаар үеийн релизүүдийг хооронд нүржүүлж гаргаж байгаа шүү дээ. Үндсэндээ 3-аас цааш яваагүй гэсэн үг. Тэгэхээр дахиад 4-5 руу орчих юм бол хит эмзэг болоод хэтэрхий том болоод Монголд одоо эдийн засгийн хувьд өр өгөөж болчихно гэсэн үг. Мал нь том байх нь гол биш, биднэрт бол эдийн засгийн хувьд өгөөжтэй байх нь хамгийн чухал байхгүй юу? Тэгэхээр Герфорд үйлдвэр бол сэлэн үйлдвэрийн удаа сайжруулж болно. За мөн адилхан Монгол хөр дээр ч гэсэн 1-2 удаа л оруулна гэхээс биш яг дан цэвэр Герфордоор явах юм бол жоохон аж ахуйн хувьд бол эдийн засгийн хувьд ашиг багтай. За нөгөө Герфорд үржүүлж байгаа хүмүүс маань бол мэдээж үржлээ аж ахуй хийж тэндээсээ гайгүй өндөр үнэтэй төл борлуулах гэж байгаа учраас Герфорд үйлдвэрийг сайн гэдэг та бүхэнд ярьж байгаа шүү дээ. Гэтэл бол Герфорд үйлдвэр жоохон эдийн засгийн хувьд маллага өндөртэй, зардал ихтэй байдаг учраас эдийн засгийн хувьд ач холбогдол багтай. Зөвхөн танах Герфорд үйлдвэрээр өөрийнхөө хөрийг 1 юм уу 2 удаа сайжруулаад буцаагаад Монголоор мөн эсвэл нутгийнхаа хөрөөл явсан эдийн засгийн хувьд арай илүү үр дүнтэй гэсэн үг. Та яг Герфордоос ашиг авах гэж байгаа бол тэр хүмүүс шиг Герфорд үйлдвэрийн юу хийж болно? Үржлийн аж ахуй хийж байгаа тохиолдол бол яг нэг бухайг өндөр үнэтэй зараад
тэгээ явж болно. Тийхгүй зүгээр хэрэгцээндээ махаа борлуулнаа гэвэл тэр үйлдвэрийн бухыг нь аваад 1-2 удаа хийлтүүл хийгээд явсан нь бол арай илүү үр дүнтэй гэсэн үг. Тэгээ яг манай Монголд хамгийн тохиромжтой махны үйлдвэрүүдээс бол сүүлийн хэдэн жил шалгаснууд нь бол Angus, Hereford хоёр л доо. За халимаг өхөр бол ус гайгүй. Ийм өхөр байгаа нөгөө Монгол өхөр чинь өөрөө 68% нь улаан хөрөн зүстэй байхгүй удамшлын хувьд. Тэгэхээр Hereford, улаан Angus, халимаг энэ төр бол зүсний хувьд, генийн хувьд бол Монгол өхөртэй хамгийн сайн зохицдог өхрүүд гэж үздэг. За тэгээд бусад махны өхрүүдээс бол бэлчээр ажиллах чадвар, хүүтэн даах чадвар бол саяны 3 үйлдвэр хамаагүй сайн. Тэгэхдээ манай Монголд нөгөө бэлчээрийн маллагатай өвөл нэмэлт багтаа явдаг учраас тэр 3 үйлдвэр цэврээрээ үржүүлэгдэхэд бол хэцүү. Зүгээр та бүхэн сая оны үйлдвэрүүдийг ашиглаад өөрийнхөө өхрийг сайжруулад Монгол өхөр ганц усыг ерөөсөө алдахгүй л яваад байвал хамгийн сайн сонголт тоо. За хариулт хангалттай юу? Шөө нэмэлт асуулт байна уу? Ерөөхдөө хангалттай. Тэгээ ер нь манайх нөгөө тижээлээ өөрсдөө тарихгүй байгаа учраас зарлага их өндөртэй байгаа даа л да. Тэгээд одоо өвс хөвгнээс өөр өөх юм байхгүй юм шиг одоо тийм ойлголттой. Ерөөсөө л өвсөл хөвгтэй гал өгöd байгаа. Ер нь ингээд буурц дурмал уураг өндөртэй тижээл идвэл бас тижээлийн хувьд одоо таргалах нь арай жин авах нь бас зарлал мөнгөнд хэмнэлттэй юм шиг санагдаад байна. Тэгээд юм ярихаар л ерөөсөө өвсөөл яриад хөвгөөл яриад байдаг. Тэгээ одоо энэ өөр улс орн шиг одоо олон төрлийн буурц дурмал, олон төрлийн тижээл тариха муу байгаад байна. Хин нэгний яриаг сонсоод тэр хүнээ дагаал ерөөсөө энэ үнгүй юм л их ногсгүй юм шиг байгаа. Энэ хараад тах тэр нөхөд ижиж байгаа хүмүүс зардал баг. Тий, ерөнхийдөө л яг тийм л дээ. Манай малч чи би нөгөө нэг тижээлэгч нөгөө бүдүүн тижээл, шүүс тижээл, хүчит тижээл, амтны гарал тижээлээр ангилчдаг юм. Тэгээд нөгөө хүмүүс дээрэл одоо сүүний хурчин өдөрт нэг 30-40 орчим килограмм тижээл идэж штэ гэх тэр бүтэн шуудаа хэвгүү гэж яриад байдаг байхгүй юу. Тижээл ихлээр хэв гэсэн ойлголт малчтын толгоонд орчоод байгаа юм. Тэгэхээр тижээл гэдэг чинь бол их олон төрөл шүү дээ. Ер нь бол нөгөө удахгүй юу яах вэ? Энэ малчтын хандлага жоохон өөрчлөгдөх бах. Одоо үндсэндээ бэлчээр маанч байхгүй болж байна. Заавал нэмэлт байхгүй болохоо гэж юм. Тэгээд уулсаас ч гэсэн малчтад 1-5 гааг өгийн мөгийг яриад байгаа нь бол ойрын хугацаанд малчид бүгдээрээ тижээл тариалж сурах бах. За ингэсэн тохиолдолд бол малынх нь үйл онд оролт нь сайжирна. За тэгээд ашигшийн нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Хөвөл мал тур зонд орох дээр ялангуяа хээлтэгч мал хээлтэй мал тур зонд орох дээр гарч байгаа төл нь бол эхийн хөвлөдөх үеийн тижээлийн дутагдал буюу эмбрионализм гэдэг юм эмгэгт ордог байхгүй юу. Тэгээд гарч иж байгаа төл маань урт мөчтэй толгой томтой энэ галбин согогтой юмнууд гарч ирдэг. Тэгээ гарч ирэнгүүтээ муу мал төлж байгаа учраас сүү муутай. Тэгээ гарч ирээд эхийн хөвлийн дараах үеийн тижээлийн дутагдал гэж ярьдаг инфантилизм гэдэг. Тиймд ороод нөгөө сүү муутай учраас одоо манайхан мэдж байгаа зарим хоргод сүүг харангадаад өглөө гэж ярьдаг. Энд чинь үндсэндээ бол тижээлийн дутагдалд ороод өгч байгаа юм л да. Тэгээ энэ дээр манай малчид нийтээрээ л хөдөлж хийж нэг юу яах хэв. Заавал өвөл нэмэгдэл тижээлтэй онд оруулахгүй л бол энэ Монгол мал ер нь сүүлийн хэдэн жил их муудаж байгаа. Тэгээ удахгүй хаа энэ нэг малчид юус ойлгодгүй юм дэрч хэлээд байхад л ойлгохгүй. Мянгаараа заа гэж яагаад маргааш нь өөр мээр явж идэг байхгүй. Тэгэхээр тэр тал дээр бол нөгөө манай энэ эрчимцэн аргаар байр маллагаанд орж байгаа хүмүүс за нөгөө хэсэг нь бол ихэнх нь 90% нь бол 100% бэлчээр явж байгаа хүмүүс хооронд бол жоохон ойлголтын зөрүү гараад идэгин. Тэгээд одоо нэг арилгах гал уг амхандаа л дээр доргол ярилцаад л байгаа. Манай багш нар ч ярьж л байгаа. Яам тамгийнхан ч ярьж л байгаа. Тэгэл хэлээл идэгин нөгөө уламжилт хэдэн үеэр суугаад ирсэн тархин дугаа ойлголтыг эвдгэж бас их хэцүү биш үү тий. Тийм байгаад идэв юм аа.
Ер нь бол одоо энэ өвхөрч хонч ер нь мал бол бас амар ичтэй хидчтэй амьтад шүү дээ. Манайхан бэлчээрээр явуулж байгаа тулдаа л болоод байгаа гэж бодоод одоо бэлчээрд нь ч байхгүй болчлоо. Урхаас нь өмнө ингээд юу ч хүмүүлжүүлвэ. Тэгээд одоо энэ цаг үеийн байдал хэцүүдээд байна. Тэгээ ингээд нэг эрдэн шишмэж тариа хотод өргөчээр завсраар нэг өлөн малаад хийжээгээч яс сар солгож явахаар гэж хэлэхээр зарим нэг хүмүүс нь одоо хүмүүсийн тарих угаагаал эрдэн шиш бол маш муу юм аа гэж одоо дэлхийн нийтээрээ хотод өргөчээр ашиглаж ийн бэлчээрийг сүйдэхгүйд бол одоо энэ хотод өргөчээр яаж малаа бүр өсгөлэн байж шороо хөдөлгөхийн оронд бас дээр байхгүй. Одоо тэгээ ингээд эрдэн шин захиалга аавны эрдэн шиш ингэдэг тэгдэг бас завсраар нь өгөөч гэхээр зарим нэг хүмүүс буруу сурчлаад бэлчээрийг улам талхлаад дууслаа шүү дээ. Яалаа ийм мас ихтэй ногоо мас их тарьж иж бас яаж энэ бэлчээрийг жоохон ч хамгаалж байгаа юм ер нь бол. Харин тийм тий. Одоо энэ хаасайг бол энэ малчтын нэг ойлголт гэж байгаа нь өөрчлөхгүй бол ерөөсөө зүгээр л байж идэг юм аа гэл болчих гээд байгаа юм. Тэрийг одоо нэг дээр доргоо уг нь яриад төгсгчдөө ярьж байгаа дээшээ яам тамгийнханд ярьж байгаа нэгэл нэг л хэвчж өгөхгүй л шүү дээ. Одоо тэгэл нэг сайд новоо юм ярьж идэл дахиад сайданд солигдоод юу ч болох юм байгаа. Уг нь бол нэг айлууд маань гаднаа нэг 5 гаатай бэлчээр бэлчээртэй нэмэлт хичээлэл тарьдаг байвал их зүгээр л да. Тэр нь бол ирээдүйд малын чанарт их айгүй сайн нөлөөтэй юм байгаа үг. Тэгээд мань одоо ярихаас цааш хүмдөө тэгэл заал хийн малчтны ойлгохгүй нэхээ бас яг сайн ярьж байгаа ч үнэн үнэ. Би ч одоо бас нэг 4-5 жил хичээл зарж байна. Ер нь бол ингээл өдөр болгон малчтай фермүтэй уулзаал иймч хичээл нь сайн ингэдэг тэгдэгээд гайгүй хичээл аль болохыг ашигын бус ер нь бол айгүй хүнд ойлгохоор юм ярьж өгөөд сайн хичээлүүд санд болгоо явуулдаг. Одоо яг хэрэглээд бас зарим олон айлууд бас энэ сайн тэр нь сайн гэж зарим хүмүүсийг харж байгаа одоо ингээ нэг дими балаа нэг ямар ч найрлахгүй хичээлийг айхтар сурчлаад ихлам сурчлагаанд нь хууртал тиймэрхүү юмнууд байна. Ер нь бол удахгүй тэгээд нэг сайжрах байхаа үгэн дээр дооргуул ярилцаад байгаа штэ. Тэгээд энэ шинэ хоршоо болгоно 5 гааг өгөөд тэжээл тариулна гэсэн чинь нөгөөдөл нь тэжээл тарьж байгаа хоршоо ер нь улсын хэмжээнд байгаа ч юм уу ч юм уу ойлголтгүй байгаа. Ер нь бол үржлийн ажил малын ашиг шимийн бол 20-30% нь удам зүгээс хамааралтай. Үлдсэн 70-80% нь бол тэжээлэг арчилгаа малгаатай хамааралтай байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар зохион бүтээлтүүлэг хийгээд мал сайжирна гэдэг бол нэг 30% нөлөө байх нь шүү дээ. Үлдсэн 70% нөлөө бол тэжээлэг арчилгаа маллага. Тийм учраас саяны хүний ярьж байгаа шиг нөгөө тэжээлэг арчилгаа маллагаан дээр нэлээд сайн анхаарахгүй бол бид нар ирээдүйд олигтой үр дүнд хүрэхгүй гэсэн үг. Тэгээ тэжээлэг арчилгаа маллагаатайгаа цуг үржлээ ажиллаа ингээд зэрэг аваад явах юм бол илүү үр дүнтэй гэсэн үг. За өөр асуулт байна уу? Одоо таны сургалт хизээ болохын төлбөр нь хэд хоногийн төлбөртэй хэд хоногийн сургалт болох вэ? Ямар сургалт вэ? Би сургалт хийхгүй шүү дээ. Энэ зохиомл хэлтүүлгийн юм явна гэж зар явуулсан биш үү? Тэр миний сургалт биш шүү. Тэр чинь бол малын удмын сангийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа сургалт аах. Би тэр сургалтын дээр хичээл заахын заана. Би тийм зүгээр хичээл заана. Тэр зохион байгуулагч нь бол малын удмын сангийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа шүү. За. За өөр асуулттай хүн байна уу? За асуулт байхгүй л өндөрлчүүл яахаар байна зохион байгуулагчаа. Юу болохоор одоо яадаг вүлээ гэж тийм данхудал оролцож байгаа учраас бас сайн мэдэхгүй л өргөд нь шүү. Манайхан байгаад энэ асуугаад авчууд уун цаг гайгаад орж ирсэн юм чи асуухан байв нийтдээ асуугаарай. За энэ одоо Монголд энэ Казахын цагаан толгойд Гриппот 2 бараг л адилхан нэг үйлдвэр болж байна уу юу? Ер нь бол нэг Казахын цагаан толгойд гэдэг сайн хараад тахаар ингээд тавьж байгаа бүх болгоно л Гриппот харагдаад байгаа. Энэ юу шүү дээ. Гриппот Казахын цагаан толгойд 2 ч юм бол Казахстанд Гриппот үйлдвэрийг авчиж нутгийн хөргөл сайжруулаад Казахын цагаан толгойд гэдэг үйлдвэр гаргасан байхгүй юу? Казахын цагаан толгойд үйлдвэрийг чинь
За тэр чинь Герфордыг 3-4 дэх үе гэдэг баха. Тэгэхээр 50 12-оос 6% нь бол Казахын нутгийн хөр байгаа гэсэн үг. Казахын цагаан толгойтын. Тэгээд тэр Казахын нутгийн хөрч бол бас бэлчээрээр ашиглах чадвартай хөрч амьдрах чадвартай хөр байхгүй. Тийм учраас хамгийн анх нөгөө сэлэнг үйлдвэрийг гаргахдаа Герфорд хөр биш. Казахын цагаан толгойтыг ашигласан тийм учиртай. Тэгээд ашигшимийн хувьд бол хоорондоо ойролцоо. Казахын цагаан толгойт Герфорд хоёр бол ойролцоо. За нэг нь бол бэлчээр ашиглах чадвартай үхрийн цус орчихсон ийм үйлдвэр байхгүй юу. Нөгөө Герфорд үйлдвэр бол Герфорд Казахын цагаан толгойд нэг өгшөлтэй. Казахын цагаан толгойд ашиглаад сэлэнг үхрийг гаргасан учраас энэ гуравч үндсэндээ удам нэгтэл үхрүүд гэсэн үг. Хамгийн дээд үг нь Герфорд үйлдвэр. Тэгэл наашаага Казахын цагаан толгойд сэлэнг гэж орж ирсэн байхгүй. Тэгэхээр манай монголчууд уг нь бол тэр гадны үйлдвэрүүд рүү биш сэлэнг үйлдвэр рүүгээ яваадаг бол сэлэнг үйлдвэр нь бол Монгол бэлчээрийн Монголын нөхцөлд нэлээд сайн дасан зохицсон юм Монгол үхрийн цусыг хадгалсан ийм үхэр байгаа юм. Тэгээд сүүлийн үед яг сэлэнгийг Герфорд Казахын цагаан толгойд сайжруулна гэж сүүлийн нэг 7-8 жил нэлээд л их явчлаа. Одоо ер нь зогсоохгүй бол тэр хавийн үхрийн бас амьдрах чадвар жоох муудах маягтай болчих магадгүй гэж бас мэрэгжлийн нөө дотроо бодоол явдаг юм. Тэгээд тэр аймагийнхэн сумынхын хүмүүст бас хэлээд л байгаа шүү. Одоо танахна Герфордо зогсоогоорой болохгүй шүү гэдэл зөвлөөд л байгаа. Тиймэрхүү л байгаа да. Тэр Казахын цагаан толгойд Герфорд хэрэгжүүл гаднаас нараад фенотип буюу гадаад шинж тэмдгээр нь ялгахын арга байхгүй шүү. Хоёр л адилхан. Нэг нь бол ингэдэг юм л да цус шингээх арга гэж байдаг. 3-4 дэх үе хүртэл явуулчих тэр цус шингээх аргаар гаргасан үйлдвэр гэж үздэг юм. Тэр Герфорд Казахын цагаан толгойд үйлдвэрч бол Герфорд үхрээр Казахын нутгийн үхрийг цус шингээх аргаар релизжүүл гаргасан байхгүй. Тэгэхээр 3-4 явчих тэр их үйлдвэртэйг адилхан гэж үздэг юм. Герфордтоо яг адилхан болчих ялгаа байхгүй. Гаднаас нараад ямар ч ялгах үндэс байхгүй. Ийм л болчихж байгаа юм. Тий. За өөр асуух зүйл байна уу? Тамаа нөө рамэн би нэг төдийлэн талаар нэг юм асуух гэсэн. За. Одоо нөгөө техник баавал гэжэл, арцад гэжэл, хүчит гэжэл энэ төр гээд Монгол бас зарагдаж гэжэлүүд аягүй их байгаа шүү дээ. Тэрнээс ер нь махны чиглэлээр одоо өсөж байгаа баруунууд байгаа хгүй юу? Тэрэнд ямар хөө гэжэл өгвөл илүү зүгээр болох гэж бодоод асуух. За тэр чинь нөгөө бүх тэжээлийн компаниуд чинь жор нь өөрөөр байгаа шүү. Махны үхэл зориулсан тэжээл, сүүний үхэл зориулсан тэжээл гэд бүгд өөрөөр байгаа. Тэр компанийнхаа тэжээлийн зөвлөгтэй холбогдож байгаад асуусан илүү дээр бах. Аль ямар юу н одоо махны үхэрд аль жорн хэрэгтэй байна вэ гэд тэр компани тэжээлийн зөвлөгүүд нь бол гаргаад өгөх. Би тэгэхгүй болохоор яг тэр компаниудын тэжээлийн найрлага юуг сайн мэдэхгүй учраас шууд хэлж мэдэхгүй байна. Ер нь бол тэжээл үйлдвэрлэж байгаа компаниуд бол цаана мэрэгжлийн тэжээлийн зоо техникч, тэжээлийн технологичд ажиллаж байгаа учраас тэндээс аваад ашиглачвал илүү л сайн гэсэн үг. За баярлалаа. За манайх өөр асуулт авахгүй бол ингэсээ дуусахгүй. Асуулт байвал гэс асуугаад аваарэ. Хэл авсан малын шинж тэмдэг гэж ер нь бага байхдаа мэдэгдэх болов. Хэл авсан малыг зөвхөн гадна талаасаа ямар нэгэн тодорхой шинж тэмдэг гэж байх уу? Суу малын шинж тэмдэг нь. За гаднаас хараад нэг сүртэй шинж тэмдэг бол мэдэгдэхгүй дээ. Нүдээр илтийн мэдэгдэх юм бол байхгүй. За шулуун том малыг бол шулуун гэдсээр нь хэлийн шалгаж болно. Нэг 45-аас дээш хоногтойг бол шалгаад үзэж болох байх. Жижиг малыг бол эхогоор л шалгаж үзнэ дээ. За тэгээд
шээсээр нь цусаар энэ төр үздэг аргууд гарцсан тийм тестүүд бол гадны орнууд гарцсан байгаа л да манайх л хэрэглэхгүй болохоос биш. Гаднаас хараад нэг тийм сүртэй жижиг хээлэн дээр бол мэддэхгүй зүгээр малчид зарим нь бол хээл авцсан байна, гоё өнгө зүстэй болцсон байна энэ төр гэж ярьж лээ. Тийм миний хувьд бол их гаднаас хараад шууд тэр хэлтэй байна гэж хэлж бол чаддгүймаа. Тийм онцгой илт мэдэгдэх юм бол байхгүй. Тийм. Тэр цусны ээлцээр үздэг тест их зүгээр юм бэлээ шүү богсартаад нь. Медиа гэвэл. Зарим хүмүүс ярьдаг штэ өхрийг хэлдэггүй гэн бөхсийг нь үзээд жаахан ягаан туяатай улаан байх юм бол хэлтэй, цагаан байвал хийлгүүгээд ярьдаг. Тэр тал дээр ер нь ямар шинж харагддаг юм бол Баха тиймэрхүү шиж тэмдгүүд байх нь байдаг. Тэр бол яг шинжлэх ухаанаар нотлогдсон баталгаатай мэдээлэл бол биш л дээ. Хүмүүс тэгжил ярьдгийн тэр нь бол яг тэгээ үзэхдээ нөгөө өхөр маань орооны үед жоохон улаацсан интервью ажилладгийн арай илүү жоохон улаан туяа орцсон. За хээлтэй үе тийм болцсон байдаг гэж яриад идгийн тэрийг нь бол би сайн хэлж мэдэхгүй байна одоо. Яг шинжлэх ухаанаар нотлогдоог нөгөө ардын уламжилт арга баталгаа багтаа арга л да. Нөгөө өхөр маань өвдсөн байж болно. Тиймэрхүү байдлаар улаацсан ч яхийг үгүйсэх газар байхгүй. Тэгэхээр тэр бол тийм баталгаа муутай арга шүү. Түрүүний хэлдэг цусны ээлцээр нь үздэг, шээсээр нь үздэг тийм тестүүд одоо сайн хайгаад олвол хятад гарцсан л байдаг юм байлээ л дээ. Тэгээд тиймэрхүү аргууд найдвартай. За өөр асуух зүйл байхгүй бол дуусгачихгүй зохион байгуулагчаа. за танд маш их баярлалаа. Нэлээд сайн мэдээлэл бидэнд олгохлоо. Би одоо нэрээ сайн юу яах учраа мэдхгүй бас байгаамаа. Шинэ малчин болохоор би нэлээд сайн мэдээлэл авсан. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас хэрэг гаргаад намайг ингээд сонссон оролцогчдоо их баярлалаа. Нэг 30 гаруй хүмүүс миний яриаг сонслоо. Тэгээд тавьчаар гаргаад сонссон оролцсон хүмүүстээ баярлалаа. Амжилт хүсье. За ингээ инх маллаа доктор баярлалаа. Ингээд даваа бас дахин боломжтой өөсөвдөр яаж хүсэж байна. Манайхан даваа асуух сэдв байвал бас даваа ямар сэдвээр асуух юм байна саналаа хэлвэ. За ингээд доктортой баярлалаа. За баярлалаа. За баяртай. За баярлалаа. За баярлалаа.